Hey, за юу яцхан Rusty Talks podcast-ийн 11-р дугаар 10 эпизод 11 эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр би тэгээд эпизод 8 дээр ирлээ, 9 дээр ирлээ. 9 дээр хаа. 9 дээр за comeback гэж. Цэнгэл юу вэ? Sub. Юу вэ? За, цэнгэл өнөөдөр жим. Өнөөдөр Дадко ажил дээр ажиллаа гэж сууж байгаа. Тэгээд боломжгүй болсон байна. Тэгээд өнөөдөр битээр ярина. Өнөөдөр ярих юм бас ерөнхийдөө өмнөх эпизод шиг мэдээлэл ихтэй гэхдээ ярилцах мэдээ чухал 1 2 та юу бол сэдв бол байгаа. Тэгээд юу яа мэдээлэлтэй орё. Гиснээс мэдээлэл гэснээс одоо энэ сүүлийн үед нөгөө Sony чинь өөртөө франчайз одоо Venom гэл те. Тэгэнгүүтээ Spider-Verse нөгөө Sinister Six Mix гэл үзгээл байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь юу яасан юм бэ? Сая аль биесний нэр өгсөн юм байна. Ганц сонирхолтой байхгүй франчайзтэй нэр өгсөн байна. Одоо нэг Dark Universe энэ гэж явсан шүү дээ. DC чинь DCU биш. Official нэр сая юу боллоо? Нөгөө юу? The Worlds of DC. Тийм. Тэгсэн чинь Sony-ийн нэртэй болцсон байна. Тэр нь Sony's Universe of Marvel Characters гинэ. SUMC гэж дуудах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд Venom л юм байна тэр нь. Одоо. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгаа нөхөр миний бодлоор л тэгээд байна л да. Sony-д бол Marvel-ийн 900 гаруй дүрийн ирэх байгаа маань. Жижиг том янз бүрийн. Тэгээд нэр одоо ингэж Venom гарааг байхад өвж нэхэр цаашдаа нэлээд явуулах төлөвлөгөөтэй хүсэлтэй зорилготой байгаа гэж хараад байна л да. Тийм. Тэгээ нөгөө л нэг бүгд л франчайз тэгэл суперхеро гэдэг юм аа бодол явж л байгаа байх. Яг Warner Bros-ийн юу шиг л болчихгүй л байх хэрэгтэй л те. Хэцүүчгүй. Тийм. Эхний Universal амар зураг мурыг гараад олон кино канселтаад. Тэр Universal те. Universal тийм. Канселтаад тэгээд дууссан. Тэгээ Venom-ыг найдаж л байгаа. Тархаас яхав. Тэр ер нь хиний Том Холланд чинь Sony-тэй гэрээтэй юм байл шүү дээ, Marvel биш. Тэгээд Том Холландыг ерөнхийдөө энэ одоо юу хүртэл яригдаал баталгаатай юм бол мэдээлэл бол алга. Гэхдээ Venom дээр Том Холланд зураг авалт 1-2 өдөр очиж авсан гэдэг яриа бол одоо хүртэл байгаа л байгаа. Тодорхой юм бол байхгүй. Гэхдээ тэрэндээ за Spider-Man гарахгүй гэж баталсан. Гэхдээ Peter Parker гэдэг дүрээрээ гарахгүй гэдэг үгүйсэхгүй байгаа байхгүй. Тэгээ цаашаагаа явуулах гэдэг юм уу. За тэнгууд тоон нь шал өөр. Тэ одоо энэ 16 17 настай 10 ахлах ангийн 10 жилийн хүүхдийн дүр. Тэнгууд нөгөө талд нь тэр нь Tom Hardy шал өөр. Яг R-rated гэж ярьж байгаа болцсон тим хэмжээний уур амьсгалтай Venom. Тэгээд яаж авцалдах нь уу? Цаашаа яаж явах вэ? Sony-г ер нь бас жоохон гайхал байна л да яг. Нэлээд бодлоготой хийж чадж гинэг үү? Тэгээд орчин үеийн ер нь 2008 онд ихэлсэн те энэ franchise building ийм том franchise-ууд хийдэг ер нь Kevin Feige-гаас өөр амжилттай хийж чадж байгаа юм байна уу гэдэг амар асуудалтай тийм. Том Холланд бол тусдаа ганцаараа Spider-Man-ийн franchise-ыг аваа явуучихаар хэмжээнд бараг орчлоо. Captain Canon дээр Avengers дээр орж ирээд өөрхөн кино сайн болсон. Тэгээд дүр нь бас өмнөх хоёр Spider-Man-ыг бол яг илүү Spider-Man-тэйгээ тохирсон те 10 жилийн хүүхэд. Тэгээд илүү ойрхон болсон болохоор тэгээд Spider-Man-ийн кино бол өөрөө илүү суперхероос илүү тeenager зориулсан. Тийм хүн кино болсон шүү дээ. John Hughes-ийн кинонууд шиг те. Тэгээд тэр cameo маягаар байгаа гэсэн яриа байгаа. Тэгээд яг Spider-Man Sony өөртөө гэрээтэй байгаа бол бас араа ботсон л баг. Тэгтээ бас нэг сонин юу болчихж байгаа юм л да. Marvel Cinematic Universe-тэй яаж холбогдох юм? Тэр Peter Parker-аар орсон ч уу, Spider-Man-аар орсон ч уу, тэр шал өөр universe-т бүлттэй ингээд амар том юуг эзлээд дээрэс нь ахаад Marvel Cinematic Universe-ийн ирээдүйн том дөрүүдээ нэг одоо хоочнууд нь л ерөөхдөө багасаад эхэлнэ. Тэгэхээр тэнд ингээд байр суурь эзлээ явж байгаа хүнийг буцааж энэ Sony's Universe of Marvel Characters гэдэг дээр оруулахаар нэг хацалтаанд яг яаж явах юм бол тэр сонин байна тийм. Тэгээд гинт одоо шууд Alternative Universe болгонгуудаа одоо Venom Entertainment болгоод нөгөө Avengers Marvel-ийн дүрүүдийг хаяад явах юм уу? Тэгээд яг Kevin Feige бол тоохгүй баг. Болоогүй. Одоо чинь Sony маяглаад дүрээ буцаагаад авлаа гэхэд Feige бол тэр нь их ямраад авах шаардлага байхгүй. Parker-ыг өгцөн гэдэг юм уу эсвэл time travel юу гэдэг чинь тэгэл харгалзах л баг. Ер нь бол. Тийм. Одоо Deadpool бол айгүй хатайхан
засцсан шүү дээ өөртөө X-Men-ээс. Тэгээд тусдаа нэг байж ягаад салгаж гаргаж ирж байгаа. Тэгэхээр ингээд салцсан юмнаас нийлүүлж оруулж ирэх бас нэг тийм шинэ юм байна л да. Яаж оруулсан энэ Эми их юм блэ? Энэ продюсер нь ерөнхий нөгөө одоо Sony-гийн толгойн хэмт президент юу бодож ин тэн чин тэгсэн шүү дээ нөгөө нэг Homecoming-ийн өмнө Kevin Feige энэ хоёр чинь суудсан юм ярьж исэн чинь ерөөсө холбогдсон бүх юм нь холбогдсон цаашаа явна мөн гэх нөгөө нэг Kevin Feige муухай царилээ суугаад идэг. Тэр нэг мим байдаг шүү дээ. Тэр шиг одоо яг Feige-тэй ч юм уу Walt Disney-тэй Marvel-тэй ярьж байгаа ярихгүйгээр л тусдаа л ойлгомжтой шүү дээ одоо хийж байгаа. Тэгээ яг Sony-гийн хувьд гэрээний хувьд илүү даав хэрэгтэй болохоор өөрсдийнхөө шийдвэрээ гаргачихж байгаа. Тэгээ Feige бол бүх юм бэлэн. Тэгээ бүхэл бүтэн MCU байна. Дахиад цаашгаа юм байна. Өчнөө дүүр байна. Fox орж ирэх магадлал байна. Тэгээ Sony угаасаа Amazing Spider-Man дээр 2 хийгээд тэгээд дэлггүй болоод ирэхээр боломжийг ашиглаад Marvel авцсан. Тэгээ одоо гаргаад ирцгийг буцаагаад Sony мэдээж бизнесийнхээ авахгүй чигчээн багт. Гэхдээ Marvel бол алдах юм байхгүй. Юунд очсноор илүү алдаж магадгүй. Юу Star Trek 4 дээр бол айгүй олон юм яригдчихсэн шүү дээ. Тарантино ирж гин үгүй гээл те найруулахгүй зохиолын зөвхөн бичиж байгаа гэдэг. Одоохондоо яг тийм баталгаатай мэдээлэл бол алга. Яг баталгаатай ганц байгаа юм нь бол Тарантино зохиолын бичих юм шиг байна. Тэгээ R-rated байлгахыг хүсэж байгаа. Тийм ойлголт бол байгаа. Тэгсэн чинь сая шинэ мэдээлэл гарлаа л та. Тэрэн дээр Star Trek 4-ыг нөгөө time travel дахиж хийгээд Chris Hemsworth шүү дээ. Star Trek нөгөө 9 оны Star Trek тэр чинь аав нэдэ шүү дээ. Jamie Kirk-ийн. Тэгээд тоглогчсон Chris Hemsworth-тэй Kirk өөрөө Chris Pine хоёулаа гарцсан байна. Гэрээ хилцээлт ингээ ойлголцоод төрөхгүйгээс хоёулаа болиё гэдэг Star Trek 4 гарцсан. Тэгсэн мөртлөө одоо Zachary Quinto Spock-тэй Zoe Saldana тэгээд бус John Cho бусад кастууд бол ярилцж байгаа маань гэрэн дээр. Тэгээд хамгийн чухал 2-4 гараа явчихаар Star Trek 4 ямар хэмжээнд ч гэдэг айгу асуудалтай байна. Сая Beyond бол чинь ер нь франчайз надад таалагдаад байгаа. Айгу сайн кино. Гэхдээ орлогын хувьд бол ерөөсөө аль ч хэмжээнд хүрэхгүй байгаа шүү дээ. Бусад франчайз хэмжээ. Сая Beyond чинь хэдийг олсон бай? 3-400 саяг л олов яав. Тэгээ жоохон асуудалтай байх. Тэгээд ямар ч байсан Chris Pine Hemsworth хоёр бол болцсон байна. Тэгээд цалин дээр тохироогүй гэсэн байл. Ер нь бол. За Chris Hemsworth дарахгүй. Одоо Thor цалин 9 оныхоос хойш хамаагүй өөр болчихж байгаа. Тэгээ яг өмнө кинон дээр бол нэг тийм том нэг яг дээр л байсан том юу биш. Тэгээ яг Chris Hemsworth-ыг буцаж авчрах нь Star Trek-ийн хувьд ашигтай. Тийм. Одоо бол 4 анги явцсан франчайз одоо баг энэ хэд дээрээ суурилахгүйгээр явбал хэрвээ Chris Hemsworth болцсон бол бас дөрүүд бол яг тэгээд Star Trek бол гэхдээ бас ингээд айгүй хэцүү цаг үед ингээд survive хийгээд явж байгаа 1 2 дугаар 3 бол жүүч аймаа тий ингэж явж байгаа франчайз тэгээд миний хувьд бол 4-ийг хүлээлт нэг байхгүй 3 өөрөө нэг тийм 50 зүгээр нэг гой болоо өнгөрцөн тэгээд 4-ийн талаар бол яг Тарантино орж ирэхээр Тарантино бас яагаад ийм киног сонгож байгаа 8 шин үү тий яагаад ийм киног сонгож байгаа тэгээд R-rated боллоо гэд хүмүүс татах уугүй юу гэдэг. Тарантиногийн зохиолыг тэгээд өөр хүн найруулна гэж бас байна. Тэг ганц тийм гайгүй киночтой True Romance л байгаа шүү дээ. Tony Scott-ийн найруулсан. Тэгэд хизүүлтэй тэгээд Chris Hemsworth-ыг авчрах бол хамгийн чухал юмнуудын нэг байсан баг. Chris Pine бол угаасаа байсаар ирсэн. Гэхдээ Chris Hemsworth бол одоо бүр том тий супер хот болсон. Тийм франчайзыг ерөнхийд нь жоох нэг сэргээх хэрэгтэй байгаа даа. Тэгээд Chris Pine Hemsworth хоёр Chris байхгүйгээр явна гэдэг бол угаасаа хотгоо. Kirk байхгүйгээр юу Enterprise бол явахгүй байхгүй. Сүүлөө ч юм уу эсвэл Салданагийн дүр хэм блэ би одоо марчин Trek-ийнүүд намайг барьж идэггүй те. Тэгээ Spock ч юм уу явна гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Би болохгүй юм байхгүй л байх л та. Сайн кино хийж болно. Гэхдээ яг студийн хүсэж байгаа тэр том франчайз бол тэгээ блокбастер бол болж чадахгүй. Сайн кино хийж болно. Тэгэж болол хараад байгаа. Тэгэд яг юу л та Star Trek-ийн үед бол ялангуяа Chief-тэй нэг жоохон дотно байх юм бол байгаа л да тий. Beyond дээр. Star Trek Beyond маань сонсож байгаа хүмүүсээс санаж байгаа бах. Монголын анхны IMAX-ийн үзэр, public анхны IMAX үзэр Star Trek Beyond гэсэн. Тэгээд манай фильм зохион байгуулж байлаа. Ялч үү тэгээ жоохон сэтгэл дойрхон тий. 2 жилийн өмнө.
Тэг яа 2 жил 7 сарын 22 тий. Монголын анхны IMAX үзэр байлаа. Тийм гоё холбох юм бас байгаа. Тэгэд энэ бол цаашдаа юу болох нь ямар ч байсан харъя. Тарантино холбоотой мэдээлэл бас байгаа. За мэдээллүүдээр үргэлжлүүлээ явъя. Сая Мулан ер нь Мулан гэлтгөө Disney нөгөө нэг үлгэрийн кинонуудаа бүгдээр ингэ кино болгож байгаа шүү дээ. Бодит live action. Тэгээд дараагийнх нь ээлжид кино нь бол Мулан. Тэгээд сая 2-3 хоногийн өмнө зураг авалт нь ихсэн юм байна. Тэгээд би Eddie Murphy байгаа гэж ойлгосон. Би буруу ойлгосон юм магадгүй. Нэг луу нэт Мошоо тийм. Би буруу ойлгосон юм байна. Би тэрийг яг нарийн хараагүй байгаа явьсан. Тэгээд Муланд болохоор энэ дээр ярилцаа гэж утсан юм юу байна л да. Муланы нөгөө нэг зураг нь гарсан шүү дээ. Тэрэн дээр хүмүүс айгу хүмүүс гэдэг нь болохоор ерөнхийдөө манай MMF тэгээд Монголд ерөнхийдөө постууд харлаа л да. Тэрэн дээр нилээн сөрөг хүлээж авсан юм их бахан. Тэгээд тэрийг би жоохон гайхаад байна. Нөгөө нэг мангар хятад гэдэг юм уу гэхээр бас үгүй. Тэгээд яг юунд нь дургу байгаад яагаад дуурлаад ирсээл бас жоохон гайхаал байна л да. Яг анимашн Муланы хувьд бол амар iconic тэгээ бидний нөгөө нэг хятад гэдгийг нөгөө тэр үзэл бодлыг яг үүсгдэг. Тэгээд яг Муланыг үзэхээр мартдаг тэрэн дээр. Яг монголчуудыг яасан гаргасан марсан гэж ярьдаг. Гэхдээ айгүй хайртай дөрүүд нэг хичнээн бас монгол хятад тийм юм байдаг ч гэсэн. Тэгээд яг live action энэ анимашныхаа дүрээс бол байгаа байдлын өөр одоо бидний бизнес дээр илүү нэг тийм Emma Watson-ы одоо хувцас тэгээд орчин энэ гарцсан болохоор нэг жоо ойр санагдаад тэгээд бас юу байсан байж. Яг Муланы хувьд бол царай зүсний хувьд жоохон өөр. Тэгээд эмтгэн би хүмүүсийн төрөөс тэгээд хараагүй. Миний хувьд бол Мулан туртай киног нь бол хүлээж байгаа. Жүжигчний сонголт ч гэсэн аюу гоё. Угсаа яг Аз царайтай тэгээд англи жүжигчд англиар ярих жүжигчд бас авар штэ. Тэгээд найруулагчуд бас том найруулагч биш. Хоёр хүн найруулж байгаа юм шүү дээ. Tony Bancroft, Barry Cook гэж хоёр хүн найруулж байгаа маань. Тэгээд би бас Сэднийхэн зургийг харсан. Найруулж байгаа нь Instagram дээр байсан. Соныгийн яг юу гэхэд бол бас илүү live action кинод руугаа харагдчихжээ. Яг Муланы яг нэг тийм Disney кино гэхээсээ илүү кино гэдэг байдалтай. Тийм акшн ихтэй тийм харагдчихлээ. Хүмүүсийн яг ямар хуу сэтгэлтэй байгаа юм бэ сайн мэдэхгүй л. Ер нь яг уул нь надад бол хоёр хүн найруулсан гэж би сайн нөгөө классик Муланыг яриад андуурсан биш. Тийм Ники Каро гэж байна. Тийм андуурсан байна. Кастны хувьд бол надад айгүй таалагдаад байгаа. Donnie Yen, Jet Li тэгээд тийм ер нь бол айгүй гоё яг үндсэн Аз касттай бүрэлдэхүүнтэй. Ялангуяа одоо үед хэвчээ том блокбастер ч юм уу том юм кинонууд Азтэй ерөнхийдөө нөгөө нэг minority гэж ярьдаг. Тэгээд тэр яг үндэстэнгүүд нь өөрсдийнхөө дүр тоглох нь айгүй бага болцоод байдаг. Тэгээд тэрний төлөө эргэтгэж байлгана гэж зөндөө юм явагдаад та. Энэ нь бол бас айгүй зөв чиглэл авах гэж найдаж байна. Тэг кино сайн болоосаа хүмүүс дургаг нь бол би ямарчсан нэг ойлгохгүй байна. Гэхдээ надад яг тэр зураг нь ямар санагцсан. Анхныхын зураг нь. Надад л айгүй гоё харагдчихлаа шүү дээ. Яг нэг хятад гэсэн тэр нэг гоё төрхөн байгаа. Тэгээд martial art гэдэг төрхөн байгаа. Тэгээд нэг тийм надад л айгүй таалагдсан. Анх одоо бизнесийн зургийг гаргахад ямар санагдчихсэн юм мэдэхгүй байна. Мартчих. Гэхдээ яг одоо бол бас нэг юм тодорхойгүй л байна. Зурган дээрээс нь бол нэг тийм өмнөх юунаас жоохон өөр санагдчихлаа. Яг хүүхэлтэй киноноос. Тэгээд зүгээр зураг авалт нэгтлээ фото болохоор тийм уур амьсгалтай орсон биш те зүгээр жүжигчнийх нь баг зураг шиг. Тийм. Эндээс бол зургнаас бол сет дизайн, хувцас дизайн гэдэг нэг юм мэдэгдэхгүй болохоор би чи ингээд анимашныг ингээд бүхэл бүтэн кино болгож хувиргаж байгаа болохоор техник тийзерс ч юм аа яг мэдэгдэн байх нэг vibe киноных нь. Тийм ядаж нэг production зургнаас нь. Ялч өнөө зураг авалтанд дөнгөж өнөөдөр ихсэн гэдэг ихний зураг болохоор бас ингээд барьцтай юм алгаа л та тийм.
Тэгээд production бол эхэлсэн лээсэн. Яг нэг бэлдээд бол эхэлсэн лээсэн баг. Яг зураг авалтан сая эхэлсэн гэдэг жоо шиг байна. Яг үндсэн зураг авалтан тий. Ерөнхийдөө нөгөө том студиуд ингэдэж штэ. Principal photography гэж яриад байдаг. Яг үндсэн зураг авалт эхэлдэг. Тэрнээс өмнө зураг авалт хийгдээд эхэлсэн байдаг. Одоо нөгөө экстратай ч юм уу, жижиг синүүд ч юм уу те. Тийм бол хийгдээд эхэлсэн байдаг. Одоо нөгөө second unit director гэж байдаг те. Одоо зураг авалтын 2 дахь бүрэлдэхүүний одоо найруулагч гэдэг ч юм уу. Тэгж тайлбарлах бах те. Монгол хэллэг байдаг бах. Тэгээ ерөнхийдөө тийм том кинонууд бол ерөнхийдөө эхэлсэн байдаг. Тэгэхээр Мулан дээр бол тиймэрхүү зураг авалт мас нөгөө дулаан мулан ч юм уу те. Тиймэрхүү нь бол зарим нь ихсэн байсан байж магадгүй байх гэж бодож байна. За Муланы хувьд бол тийм байна. Тэгээд бас киноныхоо мэдээллүүдийг үргэлжлүүлээ ярихад дөрвөн хөл ярьж байгаа. Warner Bros DC ерөөсөө учраа олохгүй тий. Яа нөгөө учраа олдгүй юмнуудын мэдээлэл явж байна л да. Matt Reeves найруулах гэдэг. Одоо Rise Planet of the Apes-ийн сүүлийн 2 анги найруулсан. Dawn War 2-ыг. Тэрний Matt Reeves Гэтэ Matt Reeves гэдэг нэртэй болгоо юм тий. Matt Reeves-ийн The Batman гэх кино байгаа тий. Тэгээд тэр Ben Affleck тоглох уугүй юу, хизээ эхлэхгүй, зохиол нь янз бүр янз бүрийн асуудал зөндөө яригдсан. Тэгээд энэ дээр бол ямар ч Matt Reeves найруулах хэвээрээ юм байна. Тэгээд 19 оны ихэр зураг авалт эхлэхээр болсон юм байна. Ямар ч тиймэрхүү production мэдээлэл бол байна. Тэгээд Ben Affleck баталгаатай юм нь бол продюсер хийхээр болсон байна. Ямар ч байсан. Яг Batman тоглох уугүй тодорхойгүй. Гэтэ өөрөө продюсер хийж байгаа бол бодвол тоглох байх. Тэгээ ер нь чи энэний мэдээллийг ер нь дагаа явж байгаа сэтгэл ямар байна? Ер нь бол DC угаасаа яарсан. Хамгийн том алдаа бол анханасаа тэр нөгөө нэг бүр 20 он хүртэл релиз дэйт гаргадаг юм тий. Яарсан тий. За засах боломжтой. Тий DC одоо нэрсийг бол засах боломжтой. Яаж засах вэ гэхээр минийхаар бол тус нь яг франчайзууд явуулах хэрэгтэй. Одоо нэг нь Justice League яг хүмүүсийн тий 10 20 жил хүлээсэн тэр юугаа нэг хийгээ үзүүлсэн тий тэрний яг нэг амар бүр шаларчаар болоогүй. Гэхдээ яг дөрүүдээ гой гаргаад ирсэн. Тэгэхээр тэрэн дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Matt Reeves бол нэг франчайз өчгөд бүр ингээ хангалттай найдаж болохоор. Тэгээ сая бол Reeves дээр өөрийгөө харуулсан. Дээрээс нь Ben Affleck-ийн Batman өөрөө айгуу дайггүй байгаа. Тэгээд Ben Affleck өөрөө одоо Oscar авсан. Тэгээ найруулагчаар юугаар Best Picture нөгөө продюсераар авсан. Тэгээ ерөөдөө бол Matt Reeves Ben Affleck-ээр хоорондоо уулзраа сайн болж чадж байгаа бол энэ хоёрт Batman франчайзыг нэг анги бол яг бүтэн өгч хэрэгтэй. Одоо тэр нөгөө нэг Joker-ийн кино гэдэг шиг тустай хийж байна. Тэр тустай гэснээс сая саналаа л да. Aquaman шүү дээ James Wan хийж байгаа. Тэр Aquaman дээр өөр DC-ийн character орж ирэхгүй гэж лээ. Яг киноных нь. Тэгээ тэр нь илүү зүг баг. Тэ. Яг Marvel-д бол өөр character оруулж ирснээр одоо cameo ч юм уу те эсвэл оруулж нэр хүч нэмээд явж байгаа бол DC дээр эсрэгээрээ асуудал болоод байгаа шүү. Тэгэхээр аль болох хасаад тэгээ Batman ганцаараа тэр Gotham гэмт тэмцээд тэгээд өөрийнх нь вилнүүд айгуу сайн. Тэр юундээ явчихад айгуу боломжтой. Тэжнээсээ зүгээр үргэлжлээд нэг тийм жижиг хэмжээний кино байгаа байхгүй юу? Тэ. Болж өгвөл таймлайнэд одоо бүр энэ юу өмнөөсөө өмнө. Тийм, болж өгвөл нэг тийм авцалтайг юм. Хамаагүй өмнө те. Ингээд ята Суперменээс өмнө. Тэгээ ямар ч юм Ben Affleck өөрөө тэгээд нэг 10 жилийн өмнө байж харагдахаар гайгүй шүү дээ. Өөрөө бол царайд бас болж байх. Тэгээ тийм байвал илүү зүгээр л авах л та. Тэгээд өмнөх подкастн дээр ярьсан санагдаж байна. Ерөөсөө Warner Bros DC-гийн кинонд бол үнэхээр тодорхойг байгаа. Тэгээ ингээд яах гэдэг юм. Ямар ч юм тэгээд 7 хоног болгон шинэ мэдээлэл гараад явж тэр болгоныг нь ямар ч байсан яриад явъя. Тэгээд ямар ч оны ихээр бол зураг авалт эхлээл гэж тодорхой одоохондоо мэдээлэл бол байгаа юм шиг байна л да. Оны ихээр зураг авалт эхлэе гэж бодож байгаа бол ер нь зохиол бүхэл дуусах өгч байгаа л. Тэгээд одоо каст руу орно гэдэг чинь ямар гоё юм гэх нь ойлгомжтой болцсон л байгаа юм байна. Харин одоо тийм байна уу Монгол. Тэр л асуудалтай байна. За мэдээлэлд өргөжлөлөө дахиад 2 3 бас гоё мэдээлэл байна. Нэг товчхон мэдээлэл ярихад Netflix-ийн CFO буюу одоо financial officer те санхүүгийн хариуцсан одоо юу гэх юм бэ? Манайхаар одоо санхүүгийн захирал юм байна ш. Манайхаар юу гэдэг вэ? Санхүү хариуцсан захирал. Тэгээ санхүү хариуцсан захирал юм да. Буухаар бууж өгөхөр гэх чинь. Ажлаа хүлээж өгөхөр болсон юм байна. Тэгээд мань хүний ажлыг хүлээж авахар хүн олдол нь бол ажиллаа хийн. Мань хүн болохоор юуг бол David Wells гэж хүн байгаа. Тэгээд мань хүн болохоор ягаад ярихаар шийдсэн бэ нэг гэхээр Netflix-тэй айгүй ач холбогдолтой Reed Hastings буюу CEO тэ ерөнхий захирлаас нь гүйцэтгэх захирлаас нь гадна хамгийн одоо юуны Netflix-ийг өдөө хэмжээнд өгсөн хамгийн их үүрэг
ролтой хамгийн их одоо хувь нэмэр оруулсан хүмүүс нэг баггүй. Дэвид Уэлс яасан бэ гэхээр 2004 онд анх Netflix 90-ад оны сүүлээр нэг анх байгуулагдсан санагдаж байна. Би буруу санаагүй. Тэгээд 2004 онд анх одоо ороод тэгээд 2010 оноос хойш CFO-оор одоо ажиллаж байгаа. Тэгээд ер нь бодоод үзэх юм бол яг тийм уус 10 оноос хойш Netflix аудит хүртэл яг ямар хэмжээнд хүрлээ те. Контентын одоо энэ онлайн контентын хэмжээнд бол Netflix-ийг гүйцэх юм одоохондоо алга. Disney ирээдүйд яах юм мэдгүй, Facebook, Twitter юу гэдэг, Hulu, Amazon ямар хэмжээнд хэрэгхийг мэдгүй. Гэхдээ одоогийн байдлаар бол байхгүй те. Netflix-ээр за бүр мэдгүй хүмүүс дэлгэхэд анх DVD түрээсэлдэг байсан. Тэгээд хүргэж өгдөг. Дараа нь тэгээ стриминг руу ороод өмнөх DVD хүргэлтийнхаа бизнесийг бүр ингэж хаяад тэгээд сүүлдээ стримингээс цаашлаад одоо контент хийж эхэлж байгаа. Яг өөрсдийн контент. Тэр нь амжилттай явж байгаа. Сайнууд нь бол. Гэхдээ бидний мэдхгүй бид нар бол за бараг 10 контент нэгийг л үзэж байгаа. Тэ цаана амар олон улсуудад ганцхан Америктэй гэлтгүү одоо Герман ч юм уу юу ч тэд нар лөө ингээд сегментлж гаргаж байгаа. Хятад руу ч юм уу тэ тэд нар лөө гаргаж байгаа контент их байгаа. Тэр лөө амар мөнгө зарж байгаа. Тэ мэдээж энэ их контент лөө зарсан мөнгийг буцаж стримингээр олох дээр асуудал гарсан байж магадгүй. Энэ юу бас анхнаасаа аюу гайхалтай байсан ч те 100 саяар нь ингэж ТV сервис өдлөө мөнгө хийгээд тэгээд яаж мөнгө олтын тэр хэцүү те хэцүү. Яг одоо чинь 17 он гэхэд жилд 8 тэрбум долларыг зөвхөн контентэндээ зарцуулсан байхгүй. Тэгэд би бол энийг одоо энэ Дэвид Уэлсийн бас юу гэж хараад байна л да. Айгу гавьяаны хараад байна л да. Юу гэхээр 12 одоо энэ чинь ингээ харж байна л да. 12 он анх Lilyhammer гэж өөрсдийнхөө анхны одоо яг ориг контентийг хийж гисэн гэж байна. Тэгэхээр мань хүн бол тэр дунд байсан. Тэ яг ингээ тэрийг цуг одоо хөгжүүлээд тэгээ явж исэн болж таарж байгаа. Тэгэхээр нэгдүгээр яг эдийн засгийн талаас асуудал нь бол санхүү талаас асуудал нь тэр л дээ жилд ингээд 10 орчим тэрбум долларыг зарцуулаад яаж эргүүлж авах гэдэг асуудал байгаа ч гэсэн нөгөө талаас илүү ирээдүгөө харсан айгу зөв үйл юм шиг байж магадгүй бид нар яг эдийн засаг сайн мэдгүй байх. Гэхдээ яг тийм бодол бас байгаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо Disney контентуудаа буцаага авчихна. Одоо Netflix-ийн шоунууд байгаа шүү дээ. Одоо Daredevil юм уу ч юм уу те бүгдээ Disney бүх юмаа буцаага авсан. Star Wars, Pixar, Google-ийн кино, Marvel-тай холбоотой бүх юм бүгдийг буцаага авчихна. DC бүх юмнуудаа өөрөө авчихна. Ер нь бол одоо эхэлсэн шүү дээ streaming service нь удахгүй. Тэгээд Apple контент хийх гэдэг байгаа. Ер нь хийж эхэлж байгаа. Тэгээд одоо юу гэдэг Facebook бас Watch гэж контент өмнөх дугаар дээр ярьжсэн. YouTube хүртэл YouTube Red гэдэг те. Тэгээд ингээ бүгд контент Hulu, Amazon-оор бэлэн байж байна. Өрсөлдөгч. Тэгэхээр тэднээс ялгарх юм нь ерөөсөө яалтчгүй ориг контент байгаа байхгүй. Тэгэд ихэнхдээ чанартай байгаа. Ер нь бол яг бүгдийн чиптээр үзэхгүй байгаа. Гэхдээ одоо ингээл дуртахад те Lost in Space одоо юу гэдэг Altered Carbon гэл те. Ерөөдөө дандаа чанартай том хэмжээний юмнууд цууруулаад их хийж байгаа. За тэгээ хүмүүсийн мэдж байгаа нь мэдээж Stranger Things ч юм уу. Sorry. Marvel шоунууд ч юм уу. Тийм байгаа. Тэгээд ерөнхийдөө ямар хүнээр солигдох нь бас харъя. Одоо эн чинь бол компаниг нь дөнгөж DVD хүргэлт хийдэг байхад нь л ихсэн хүн ийм хэмжээнд нь аваачлаа. Тэгээд цаашаа амар хүн бас ер нь шалтгаан ямар шалтгаан гэж байна. Одоохондоо яг паблик хэмжээнд олон нийтийн хэмжээнд бол яг шалтгаан яасан юм бол алга. Магадгүй бас одоо хичнээн гэдэг жижиг компаниас том хүртэл явцсан ч гэсэн Netflix төлөө туршлагатай том санхүүгийн захирал хэрэгтэй байж магадгүй. Нэг бол одоо ийм том хэмжээнд хүрсэн хэмжээнд туршлага хүрхгүй байж байна. Туршлага хүрхгүй байж байна. Бас байж байна. Тэгээ цаашлын сүүлийн жил өсөлтөл аюу хурдан байлаа шүү. Тэгээд тэр талаасаа байж магадгүй зүгээр өөрийнх нь алдаа гэхээс илүү. Энэ хэмжээнд барих хүн хэрэгтэй байж магадгүй. Тэгээд өсөлт нь аюу тогтмол явж байгаа. Одоо тэгээд аюу эвгүй дээр ирсэн. Тэ сүүлийн 2-3 жилийн өмнө бол яг тэгээд хэрэглэгчд ихсээд тэгээд илүү ингээд ямар нэг юм л санхүүжилт өгөх боломжтой байсан бол одоо хичнээн ТV сервисүүдээс санхүүжилт өгж байгаа ч гэсэн бас барьцуудад эхэлж байгаа. Тэгээд нөгөө төрний хэлдэг шиг компанид өөрөөсөө хийсэн юу гэдэг аваад тэрэн дээр магадгүй илүү туршлагатай санхүүгийн хэрэгтэй болсон гэдэг юм байж магадгүй бизнесийн талаас. Бас тийм байж магадгүй. Түүнээс биш нэг тийм Reed Hastings шинэ хоёрын хоорондын харилцаа ч юм уу эсвэл компанитайгаа ямар нэг харилцааны асуудал ерөөсөө одоо яригдчихсэн тийм юу бол байхгүй, түүх байхгүй. Харин ч бүрс эерэгтэй. Тэгэхээр харин яг тийм л тал байгаа. Илүү туршлага ч юм уу те. Одоо ийм том хэмжээнд нь яаж барих вэ гэдэг ч юм уу те. Бас тийм байж болно. Тэгээд энэ дээр шинэ мэдээлэл гарвал бас яригдаад явна. Энэний дараа бас том студиудтай холбоотой том мэдээлэл байна л да. Одоо юу гэдэг айгу алдартай том одоо кино production компаниуд нэг Legendary Pictures гэж компани байдаг те. Legendary Pictures юу яасан юм бэ? Ерөнхийдөө сүүлийн үед нэлээд
яригадаад байгаа. Сая 13 оноос хойш 13 хүртэл болохоор Warner Bros-тай гэрээтэй байсан. Warner Bros болохоор Legendary-тэй хамтарч кинонуудаа одоо хөрөнгө оруулалт хийгээд Warner Bros distribute хийдэг те дэлхийд даяар ингэж хүргэдэг. 13 он тэр гэрээг дуусаад 13 оноос одоо яг одоогийн байдлаар өнөөдрийг хүртэл юутай Universal-тай хамтарсан гэрээтэй байсан. Тэгээд Universal-тай ерөнхийдөө тэр гэрээ нь айгүй олон талтай л да. Яагаад Universal-ыг сонгосон бэ гэхээр нэгдүгээр Legendary өөрөө юуны хятадын Wanda Group-ийн одоо охин компани ер нь бол зарагдсан баг. Тийм зарагдсан тийм болцсон ер нь охин компани болцсон. Одоо 16 онд Wanda зарагдсан гэж байгаа. Тэгэхээр тэр бол яг юуны яг дараа байхгүй Legend Universal-тай нийсний дараа хамтарч ажилласан. Warcraft-ыг. Тийм Warcraft-ыг тийм. Тэгээд баг Wanda тийм ер нь яг зорилго нь юу вэ гэхээр ягаад нэгдүгээр Wanda авсан, хоёрдугаар Wanda авсны дараа Legendary дотроо одоо олон бас Legendary дотроо охин компаниуд байгаа. Тэдний нэг нь Legendary East гэж байна. Тэр нь ерөнхийдөө хятад руу хандсан production зорилттой. Тэгээд тэрийг Universal Legendary буюу томруулаад ярих юм бол Wanda Group хоёр бие биендээ ашигтайгаар одоо ашиглах юм зорилготой гэрээ байсан байхгүй юу? Тэр нь Universal ямар ашигтай вэ гэхээр нэгдүгээр Legendary кинонуудыг мөнгөний хуваалцаж зарим дээр нь хуваалцаж зарим дээр нь хуваалцахгүй гаргана. Тэрнээс гадна хятад руу илүү боломжтой болж байгаа. Одоо том студ бол хаалцж байгаа. Тэгээ хятадын маркет бол дэлхийн 2 дахь том кино бокс офисын маркет болсон. Тэр бол бүр тодорхой болсон. Тэгээ одоо яг одоогийн байдлаар дэлхийн 18 оны дэлхийн хамгийн орлоготой 10 киноны 3 нь одоо чинь хятад кино явж байгаа жишээ нь. Яг одоогийн байдлаар. Тэгэхээр хятад бол асар том маркет байгаа. Тэгээ тэрнлээ бол студ болгон халалцж байгаа. Тэгээ тэр чинь нэг жилдээ цөөхөн киноны лимиттэй шүү дээ. 31 төлөө. Юутэй квоттой байдаг. Тоотой байдаг. Тэрнлэн багтаан донд халалцж байсан бол хэрвээ Legendary-тэй одоо ингээ гэрээ ичих юм бол илүү ашигтай. Яг тэр хятад компани өөрөөсөө эзэн учраас илүү боломжтой. Зөрүүлээд Universal тэрэн дээрээс давхар Legendary Pictures-ийн кино хийсэн кинонуудаас том франчайз одоо жишээ нь сая дурдсан Warcraft ч юм уу те. Тэрийг Universal Rides гэж байдаг шүү дээ. Паркууд шүү дээ. Disneyland шиг тэр парк руу дугаа одоо тоглоом тэ entertainment болгох ийм нөхцөлтэй ерөнхийдөө нөхцөлч байх уу ийм одоо зоригтой гэрээ байсан бол энэ фейлдсэн ер нь бол яагаад фейлдсэн бэ гэдэг нь бол бас айл талдаа Universal нэгдүгээр кинонууд нь хангалттай амжилттай бас байж чадахгүй байгаа. Дээрээс нь сая одоо чинь 18 онд л ихэд Jurassic World 2 ч юм уу те Skyscraper Jurassic World 2 бол яг хав тэр бум гаруй доллар олсон. Гэхдээ кинон амжилттай гэхэд айгүй хэцүү байхгүй юу? Нэг тийм сонир кинод биш нөө Despicable Me чинь тэр бум гараг олчих хинч яриаггүй хинч дуртаагүй биш Minions андарч Minions те яг тэрэн шиг хэмжээнд болж байгаа байхгүй. Тэгэд одоо сая чинь нөгөө нэг юу юм уу шүү дээ Great Wall Mall те Warcraft байна. За тэгээ Crimson Peak ч юм уу те ингээд жоохон асуудалтай юм зөндөө байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр нөгөө нэг theme park-уудын амжилтанд чүрээгүй тэгээ хятад руу ч сайн хурж чадаагүй. Тэгээ Kong Mongder чинь хятад cast master байдаг шүү дээ жүжигчин байдаг шүү дээ. Тэгээд тэр мөр бол бас хангалттай явж таагүй. Тэгээд амар уртаар шилтэгтэй мэдээллийн гол зорилго нь болохоор Warner Bros руу буцаж байгаа гэсэн ерөнхийдөө яриа эхлэдэг байгаа. Warner Bros руу Legendary бас Warner Bros өөртөө хятад руу бас сонирхолтой байгаа. Тэгээ том студ одоо сая Meg Warner Bros-ийн тийм Meg одоо Meg бол яг хятад том хятад касттай том хятад касттай production хүртэл хятад хүмүүс үү. Тийм. Би яг production-д ажиллаж исэн хүнтэй нэг удаа уулзж ирсэн. Нэг таньдаг хүн байдаг. Тэгээд тэгэхэд бол Шинэ Зеланд зургийн алт байсан гэсэн байна. Тийм. Австралич үлээ. Тэгээд дандаа хятад хүмүүс ажилчт нь хятадын юунаас бүрдүүлсэн. Тэгээд лөө хандсан. Тэгээд гол жүжигч нь гол дүр нь хятад. Одоо чинь Jason Statham-аас гад Lee Bingbing байгаад байгаа тийм. Тэгэнгүүт одоо чинь юу гэдэг хятадын одоо энэ Mayday ч юм уу те хятадын компаниудтай хамтарч production хийсэн ч гэдэг юм уу те. Ер нь бол орчин үеийн яг гол юм тэр байгаа шүү дээ. Ер нь 10-аад оноос хойш хятад бол хамгийн том маркет болсон. Тэгэхээр ийшээ бол ер нь студиуд бүгд л халалцаж таарж ин л да. Тэгээд жилдээ хамгийн гол нь юунууд нь нэмэгдэхүүгүй юу гэдэг бас сонь те квотууд нь одоо хятад бас юм бэлээ. Квотууд байдаг. Тэгээ тэрнээс гадна зөвөр жижиг кинонууд ч юм уу эсвэл бас өөрөөр гарах боломжууд байд юм бэлээ. Тэгээ тэр квот нь миний санджаар 34 жилийн 33 жилийн тийм байдаг. Тэгээ одоо жишээлбэл Монголоос кино мань бас скрининг хийдэж штэ. Тэр мөр бол яг гол кинонд орохгүй. Тийм зөвөр ингэ жижиг кинонуудтай орчдөг. Яг том ялангуяа бас Америкаас ирж байгаа
том студийн кинон дээр бол яг код зааж өгдөг баг тоо. Тэ тэр бол хитрхи их тийм политик ч юм уу тийм хүнд ингээд ухаалаг хийх юм байвал ахгүй гэдэг шаардлагатай. Сая жишээ нь өнгөрсөн 7 хоногт дурдсан нөгөө Кристофер Робныг хорьсон шүү дээ. Шууд Ши Жинпинийг Винни Пүүтэй харьцуулж дойлдог гэж шууд хорьсон жишээ байх бас байна. Тэгээд би бас гайхчлаа л да. Одоо чинь Mission Impossible Fallout шүү дээ. Тэрэн дээр хамтарч ажилласан production компаниудын нэг нь Alibaba Pictures байгаа. Жишээ нь тэр нөхцөлд Mission Impossible Fallout тэр квотанд нь орж хятад кино театрт гарах уу эсвэл хятад продакшнтай учраас тэрэнд нь орохгүй байгаа гэдэг. Бас сонирхолтой. Тэрийг юу яа? Чи тэрэн дээр мэдээлэл байна? Яг production дээр мэдээлэл бол аваагүй. Тийм үү. Тэгвэл тэрэн дээр юу яа? Судалж үзсээ дараагийн подкастнуудаас ямар ч юм нэмж ярилцъя те. Тэр бас байж магадгүй шүү дээ. Alibaba ерөөдөө продюсер талаас орсон. Co-producer-сэн тийм. Тийм. Alibaba бол зөвхөн бизнес арсан баг. Alibaba бас киноны салбарлууд кино театрын зах зээл рүү нэлээ орж байгаа гэсэн би мэдээлэл авсан. Одоо энэ Станы орнууд чи юу гэдэг лээ? Бага ястангууд. Бага ястангуудын орнууд Оросрын Казахстан Эшигээ сүлжээ кино театр руу орж байгаа гэсэн хуучны одоо нөхцөлсм үе юм те ингээд яатсан кино театруудыг авч сэргээж тийм хэдэн мянган скрин чиглээ тийм төлөвөө гаргаад явсан гэсэн жилийн өмнө баг авсан юм аа. Тэгэхээр тэрнтэйгээ хамаарат Alibaba бол кино зах зээл рүү угаасаа хин сайн нөгөө нэг хин кино өсөжтэй богино хэмжээний. Тийм нөгөө Ashore Entry тийм. Угаасаа кинолоор сонирхолтой байгаа. Тэгэд Wanda-тайгаа шууд өсөлтөн гэсэн үг шүү дээ. Ер нь тодорхой хэмжээнд. Сая Wanda-г ярьсан. Одоо чинь Wanda бол Legendary-гийн 16 худалдаа авцсан. Тэгээ Wanda бол сая 17 онд байх би буруу санааг бол юг AMC кинотеатрын сүлжээг худалдаа авцсан. Тэр бол миний мэдж байгаа дэлхийн хамгийн том кинотеатрын сүлжээ. Зөвхөн Америкч биш. Тэгээ тэр худалдаа авцсан. Тэгээ тэнгуут Alibaba тэрнтэй одоо юу гэдэг зүүн Европыг баддаг ч юм уу те. Тодорхой хэмжээгээр AMC-гийн одоо хумсан шигдээгүй газар тэгээ бас яхаг өрсөлдөхийг бол хүсэж байгаа юм л та. Тиймэрхүү бол мэдээж байгаа. Өнөөдөр Баска манай найз Баска болно 90 гэжсэн тэгээд байхгүй болчлаа. Боломж нь гараагүй юм шиг байна. Зав нь гараагүй юм шиг байна. Тэгээд Баска ирсэн бол энэ бас гоё сэдв болох байсан. Энэ бол айгүй товчхон юм л да. Идрис Элба дараагийн бонд болох уу гэдэг яриа. Энэ бол яг баттай тийм мэдээлэлт юм бол байхгүй. Зүгээр rumor маяг юм те. Ерөнхийдөө айгүй олон жил яригдж байгаа. Тэгээд ерөнхийдөө ийм зүгээр rumor айгүй их байсан дээр нь сая хин яг нэг сая гинт ингээ сэтэрсэн шүү дээ энэ rumor гинт дахиад. Уус нь бол Даниэл Грэг өөрөө тоглоно гэсэн. Одоо бонд 25 билүү дараагийнх чинь. Тэр нар бол байгаад байгаа. Байгаад байгаа. Тийм. Тэрний дараагийнх дээр гэж яриад байгаа байхгүй. Би тэгэж бай. Тэгсэн чинь сая Идрис Элба ерөөсө 4 сарын 8 сарын 12-нд юм 3 өдөр юм те. My name is Elba Idris Elba. Тэг ингээ твит хийсэн. My name is Bond, James Bond гэж. Яг тэр нөгөө нэг юмнууд нь яригдаа ихс чи мань хүн ингэ цаахгүй. Тэгээ ихс бөө юм болоод мань хүн тоглох гэж гээд. Idris Elba-гийн хувьд амар андер идчихэж байгаа. Тэ. Андер идчихээс л одоо амар олон баг танигдсан гэх юм уу. Яг маст. Амар гоё жүжигчин авьяастай бол авьяастай. Одоо яг тэгээ би хааны хувьд ч гэсэн те акшн кинонд ингээд франчайз аваа явах хэмжээнд бид тэр хүндлэх хэрэгтэй жүжигчин. Тэгэхэд ингээд өөрөө гэсэн TV series байт юм аа. Luther тийм. Luther бас айгу баг хүмүүс нэгцсэн. Бас тэр нь нөгөө англи болохоор тийм. Англиар л мундаг юм. Англи болохоор Америк руу нэг сайн орж чаддаг гэж магадгүй. Тэгээ бас англи гэхэд нөгөө нэг өнгөт арьстан болохоор ч бас дээрээс амар хэмжилтүүд авчигдаад Idris Elba бол Bond-ыг өгөхөд Даниэл Грэг бид нэр хангалттай болсон жил харсан. Амар сайн Bond 25 дээр баг байх шаардлагатай үг нь бол би эргэлдэж байна. Миний хувьд бол тий. Тэгээ Даниэл Грэг тэн дээр байна уу бол нэг тийм чухал биш. Ягаад гэхээр сүүлд бол тэгээд ер нь л дуустал руу хаандаа явцсан шүү дээ. Тэгээд өөрөө ч согширч байгаа. Idris Elba-гийн тийм залуу биш. Гэхдээ Bond-ын карьераа эхлүүлэхэд нэг 3 ангийн бас бол тэгээ залуу яг ид үе бол байгаа. Bond-ын 3 анги гэдэг чинь бол за нэг 7-8 жилийн асуудал яригдана. Тэгээ хэнийг би хаасан чинь Daniel Craig чинь хинээс хөгшин юм бэл шүү дээ.
Идрис Элбагаас. Тэг өгчин байлгүй яг хөө. Нилээн дээр үед хэлсэн л дээ. Тийм яг хөө би харсан чинь Casino Royale-ийн зураг авалтны үеэр 37 тэл хэлсэн юм байна. Тэгээ бас залуухан хангалттай гэсэн. Тэгээд яалтч юм ч одоо 12 жил болчих. Идрис Элба бол одоо чинь 45 настай яг одоо. Тэгэхэд Daniel Craig 50-тай байхгүй. Тэгэхээр бас болохгүй юм бол байхгүй. Тэгээ заавал залуу Бонд байгаад шаардлагагүй шүү дээ. Сайн кино хийсэн байх. Дээрэс нь өнгө дээрстэй биш бол арай удаан хөшөрдөг. Тийм бас тийм тал байгаа. Би байх маа. Тэгээ би хааны хувьд ч гэсэн бага алддаг. Тэгээ нэг хин чин Идрис Элба чинь би бас нэг шинэ докюментари сайд татсан л да. Идрис Элба fighter гэж чи сонсчихсон уу? Юу яасан бэ? Идрис Элба чинь нэг удаа яг нэг мэрэгжлийн кикбоксинг тулаанд оролцсон юм байлээ шүү дээ. Тэгээ KO нокаутаар нэг удаа ялсан юм байлээ. Тэгээ тэрнийхээ бэлтгэлгээд бүтэн жил бүр амар бүр ингээ мэрэгжлийн юуны кикбоксинг бэлтгэл хийгээд мэрэгжлийн кикбоксинг нэг тоглолтод оролцож байсан. Тэгэхээр тэр хүртэл нөлөөлөх байхгүй те. Би хааны хувьд бол дийлх одоо станта хийдэг ч юм акшн хэсэг те дээрээс нь чиний сая хийдэг өнгө дээрээс нь бичиж бол хамаагүй удаан өчөж байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг 10 жил бол байна Идрис Элба гэж л хараад байна л да. Тэгээд одоогондоо тодорхой болсон юм бол алга Идрис Элба өөрөө тэгээд энэ нэг rumor юмнуудыг бас жоохон тоглоомор дооёлсон маягаар л хүлээж авч байгаа шүү. Би бол тэгж л хараад байна. Илүү одоо баталгаатай болсон мэдээлэлээр ярьж байгаа гэхээс илүү зүгээр нэг тийм дооёолчлт нэг Twitter дээр нэг ирсэн. Тэгээ бас өөрөөх нь хувьд жижиг хүслэж магадгүй. Бас байгаа л баг тийм. Тэгээ өөрөө сая 13 биш 16 нөхсөн ярилцлага байсан л да. Тэрнээр тэгсэн чинь Бонд бол мэдээж гой санаа. Гэхдээ би бол Бонд тоглоход оройтсан баг. Би бол дэндүү хөвгтцэн гэж өөрөө ярьсан ярилцлага бол бэлээ. 16 онд би бол дэндүү хөвгтцэн баг гэж бол өөрөө ярьсан ярилцлага бол бас бэлээ. Тэгээ харжлаа. Би бол Daniel Craig-ээс илүү одоо physicality гэж хэлдэг. Би хааны байд тэгээд одоо action хэсгүүд одоо чинь сая Mission physicality-г монголоор тайлбарлаад одоо чинь сая Mission Impossible дээр Henry Cavill бүр амар уус тэр бүр танк шиг тэр хүн алдмаар харагдаж байгаа. Тэр шиг яг нэг тийм мундаг юунаас гой харагдтал баг. Өмнөх Bond-ийн бол яг зөв минийхаар бол өмнөх Bond-д илүү тийм биеийн хүч чадал гэхээсээ илүү зүгээр тийм амар cool тэгээд ингээд хүүхэмсэг амар. Бидэрт яг одоо тийм юг үзээд дууссан. Одоо бас илүү Идрис Элбаг оруулж ирээ тийм тулаантай тийм хүчтэй илүү тийм манли тал руугаа Bond гарч ирвэл бас гоё. Бас жоохон өөрчлөлттэй. Дээрэс нь одоо энэ spy төрлийн франчайзууд айгүй хэцүү болчихлоо шүү дээ. Bourne ер нь Jason Bourne-оор өгсөн. Тэгээд Mission Impossible бол одоо бүр учраа олчлаа шүү дээ. Tom Cruise л өгсөж байгаа гэж тооцвол учраа олчлаа тий. Тэгэнгүүт Bond дунд нь үхээд байгаа байхгүй юу? Skyfall за яг дуртай хүмүүс нь байгаа, дургүй хүмүүс нь байгаа. Spectre бол асуудалтай. Spectre бол ерөөсөө асуудалтай. Тэгээд одоо яг чинь 18 он болчлаа. 19 он гарч амжих ч юм уу гүү ч юм уу те мартагдж байгаа байхгүй юу? Яг интернетийн үед бол интернет юм хөгжсөн, сошиал медиа хөгжсөн үед бол агүй хурдан мартагддаг боллоо ш. Байнгын ингэж өгөхгүй болол те. Тэгэхээр одоо яах нь бас харъя шинэ мэдээлэл. Bond-ын кинонд бол яг тийм за 10 жилийн мөчлөгтэй гэж бодох юм бол тухайн үеийнхаа яг нэг тийм киноныхаа юг дагаа явдаг. Одоо жишээлбэл Pierce Brosnan-ы юу бол нэг тийм хитрүүлсэн spy те амар гаджетуудтай тэгээ нэг тийм cool паналтай гэдэг шүү дээ. Хинийх бол илүү тийм Daniel Craig ихний үнд бол ихлэ тийм жоо триллер тал руугаа тийм intense гэх юм уу те. Тэгээ Casino Royale энэ төр бол амар тийм гоё cool нь жоохон багассан. Тийм cool нь хамаагүй багассан. Тэгээ сүүл рүүгээ cool нь жоохон нэмэгдсэн буцаад. Тийм. Буцаад нэмэгдээд тэгээд амар том кино болох гээд юун дээр бол асуудал. Spectre дээр асуудалтай болоод тийм. Spectre дээр гэсэн. Ийм spy киноны хувьд бол илүү юу тал руугаа Mission Impossible тал руугаа тийм болж хувирвал тэгээд Daniel Craig-ийн Bond 4 явцсан тийм 4 явцсан бас олон явцсан болохоор одоо хүртэл Daniel Craig-ийн Bond бас тодорхойгүй байгаа. Тэр нэг Антуан Фукуа найруулна гээд байгаа. Тэгээд Bond 25 өөрөө байгаа гэдэг. Тэгсэн мөртлөө одоохондоо ингээд яг баталгаатай мэдээлэл ерөөсөй байхгүй л яваа даа. Тэг яагаад ингээд Bond тэр ачлал бүгд л өгж байгаа вэ гэхээр Bond 50 жил явцсан цоврал. Тэгээ Star Wars шиг. Тэг ингээд үеийн generation болгоно нэг өөр өөртөө өгөх юм аа өгөөд ингээд явцсан. Тэгээ ингээд дараагийнх нь ингээд тодорхой болоогүй байгаа. Тэгээ зүгээр жил болон гардаг тэг ингээл их мөнгө олдог кино биш. Энд чинь ингээд нэг юм
Бонд гэдэг соёл өөрөө яваа. За сайн Идрис Элбагийн Идрис Элба гэдэг те энэ үг нь өөрөө бүхэл бүтэн 50 жил хүмүүсийн чихэнтэй ингээд Бондны кино гэхэлэр за хизээ нөгөө хэлэх бол гэдэг юм хэлдэг те. Тэгээ нөгөө Мартиныгаа хизээ захиалаад ийм юм болохоор ингээд бас арчил бүгд л үж яриад байгаа. Тэгээ уул нь бол одоо юу л да яг Star Wars дээр ярьдаг нь бол яг мэдээж popularity хэмжээнд бол тийм биш байх. Popularity гэдэг үг дараа нь яригдана өнөөдөр. Гэхдээ тийм popularity хэмжээнд бол тийм биш. Гэхдээ ач холбогдлын хувьд бол за бас юу бах гүйцэн цаашаа юм. Гэхдээ тодорхой хэмжээнд бол нэлээд яригдах сүүлийн 50 жилийн pop culture те маш тийм чухал франчайзуудын нэг л дээ. Тэгэд харъя цаашаа юу болох нөө кино франчайз гэдэг юм бас одоо нэлээд өөр хэлбэрт орж эхэлж байна, өөрчлөгдөж байна. Амар болох нэ. Дараагийн ганц хоёрхан жижигхэн мэдээлэлүүд байна. Өнөөдрийн гол сэдв хамгийн сүүлд яригдсан шүү. Хамгийн чухал сэдв яригдах байгаа. За дараа нь одоо нэг ганц хоёрхан жижигхэн мэдээллүүдийг яскас яриа авчих гэж бодож байна. History channel гэдэг чинь манайх хүртэл гардаг шүү дээ. Univision дээр бас байдаг шүү дээ. Тэгээ Univision дээр надад зурлан гардаг юм уу мэдэхгүй байна. Ямар ч сан History channel-ийн хийж байгаа Nightfall гэдэг телевизэн сурал байгаа. Дундад зууны үеийн Англитай холбоотой одоо Темпларуудтай холбоотой шашинтай холбоотой нэг шашны нөхдөд чинь Holy Grail гэдэг тэрийг хайж явж байгаа л те. Ерөнхийдөө тэрнтэй холбоотой дундад зууны үеийн тийм зурал эхний улирлан саяхан гараад дууссан. Сая хавар гараад дууссан. Тэгээд хоёрдугаар улирлан нь бол дөнгөж сайхан гарахын тодорхойсон байна. Тэгээд Mark Hamill орж ирэхээр болсон байна. Тэгээд энэ дээр болохоор History Channel болохоор өөр нэг ганц хоёр зураг байгаа. Гэхдээ манайхан нэлээд үздэг нэг зураг байгаа нь Vikings тийм. Монголчууд бол нэлээд үздэг Vikings-ыг. Тэгээд Nightfall бол яг Vikings-ийн одоо хэлбэрээр гэх юм да. Гэхдээ тийм дундад зууны тухай. Викингүүд биш, дундад зууны Английн тухай. Британь ч юм уу те. Шашин машин, христийн шашин гээд нэг түгээх гэж явж мовдөг те. Тэгээ тийм нэг юу бол байна. Энэ бол гайгүй юм шиг байл чи үзчихсэн үү? Би season 1-ийн эхний ганц өрийг эхлүүлээд орхисон баха. Тэгээ одоо бас Viking гэхээс илүү TV series-ийг ярихад маш том TV series гараад ирсэн. Game of Thrones. За тэрний өмнө бол Breaking Bad. Тэгээ одоо бол тэгэл Stranger Things гэдэг Westworld тэгээд айгу өндөр продакшнтай. Тэгээд өндөр продакшнтай кино үзэх дуртай болохоор ингээд Viking Center бол айгу удаан, айгу их цаг. Дээрээс нь айгу олон season хоцорсон болохоор тийм юу багтай. Nightfall-ийн хувьд бол за кино гэхээс илүү миний Mark Hamill тийм TV series-д бол ингэж өөрийнхөө юугаар орж ирээгөө удаж шүү дээ. Flash match дээр ирээд орж ирсэн. Тэр талаасаа сонирхолтой байж болох юм. Тэгээд бас хүмүүс баг хүрсэн юг илүү хүмүүст хүрэх талаасаа байж магадгүй. Одоо бид нар Mark Hamill-ийн царайг Star Wars дээр хайлталт сүүл хоёр анги дээр хайлталт харж байгаа болохоос ш. Бас нэг жүжигчдийн талаас нь бол би сайн мэдэхгүй. Тийм ер нь бол тийм шүү дээ. Жүжигчдийн талаас нь Joker-ын хүмүүс сайн мэднэ. Тэгэхээр чинь дуу оруулах. Тэр voice actor болж байгаа. Тийм. Яа өмнөх 70-аад Star Wars дээр бол тэндээс ингээд бүр шал өөрлөцсөн. Тэгэхээр жүжигчдийн талаасаа ямар хүн гэдгийг бараг л мэдэхгүй. Тийм. Тэгэхээр энэ бас сонирхолтой. Энэ сонирхолтой ажиллах. Тэгэхээр хэрвээ Nightfall үздэг хүмүүс байвал бас сэтгэлдүүдээ хуваалцаарай. Ер нь мэдээллүүд дээр бас сэтгэлдүүдээ хуваалцаарай. Nightfall би бас нэг ер нь татаал үзгээл бэлдээд байгаа л да. Тэгээд үзээгүй байгаа. Харж байгаад ямар ч байсан production сайтаа харагдчихлээ. Одоо чинь энэ чинь дундад зууны үе мүй гэх тэнгуү чинь production агуулж байгаа шүү дээ. Ховцос сунар тэл production design те зураг авалтч гэдэг юм уу. Айгу дажгүй л харагдчихлаа. Тэгээд ер нь бас үнэлгээ нэлээд сайтай байлаа. Тэгээд бас хоосон зурал бол тэгээд шинжлэгдээд хоёр дахь хуйлаад гол байх гэж байна. Гол дүрд нь Tom Cullen гээд жүжигчийн тоглолт юм байлээ. Бас Gunpowder Black Mirror гэдэг дажгүй зурлуудад тоглосон. Ерөнхийдөө гарч ирж байгаа жүжигч. 33-тай хиний Татьяна Маслани гэдэг нэг Orphan Black-ийн гол дүрийн эмэгтэйг найзлсан юм байлээ. Тийм гоё цувралын мэдээлэл бол байна. Тэгээд сая юу яалаа л та өнгөрсөн 7 хоногийн бас дугаараар бас ярьсан асуудлуудын нэг юу вэ гэхээр Ruby Rose Batwoman тоглосон. Тэгээд Ruby Rose тоглосон гэнэ тоглохоор болсон баа. Тэгээд Ruby Rose Batman тоглохоор болсон мэдээлэлээр бол нэлээд асуудал гараад хүмүүс нэлээд асуудал гараад мань хүнийг
одоо муу жүжигчин гэдэг ч юм уу эсвэл нөгөө нэг хин Batman-ны дүр бол гей лесбиан дүр байгаа. Тэгээд тэгэнгүүт лесбиан байлаа үгүй байлаа гэд бас нэлээд асуудал гарсан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Ruby Rose сая өөрөө нэг одоо мэдээлэл гаргаад тэгээд юу яасан байна? Болохоор болсон байна. Болохоор биш ээ. Яаж ин андуур ярьж байна. Болохоор биш. Юунд Twitter бол хаасан байна Ruby Rose. Тэгээд тэрийг хаагаагаа өмнө юу гэсэн бэ гэхээр би 12 настайдаа одоо гэр бүл болон паблик хэмжээндээ лесбиан гэдгээ ингээд зарлж гарч ирсэн тийм. Тэгж яхад Batwoman тоглохоор болсны мэдээлэл дээр дэндүү гей байна гэдэг ч юм уу эсвэл гей хүн тоглоосонгүй гэдэг ч юм эсвэл муу жүжигчин инглээ тэглээ гэж маш олон асуудал ярьж байгаа. Би үнэхээр ойлгохгүй байна. Энэ бол тэгээ би бол одоо ерөнхийдөө энэ гей community донд хамгийн том нүүр царайны нэг ч Ruby Rose чинь тий. Тэгж яхад лесбиан яг бол гей гэдэг чинь лесбианы ялын хэлж байгаа. Тэгээд лесбиан хамгийн том гей одоо тэгээ LGBT community донд хамгийн том дүрүүдийн одоо байр суурь эзэлдэг хүмүүсийн нэг. Тэгэхэд ингэж ингээд бас нэлээд асуудал гараад тэгээ Twitter-ыг болол Twitter-ээ хаагаад Instagram-ыг зөвхөн нөгөө нэг өөрийнх нь фоллоу хийдэг хүмүүс коммент хийж болдог болгоод орхисон байлээ. Тэгээд өөрөө бол бууж өгөхгүй энэ дүрдээ тоглолтогоороо тоглоно гэд тэгсэн байлээ. Тэгээ энэ бол бас нөгөө нэг орчин үеийн сошиал медиа хөгжсөн лайл харагдаад байгаа л да. Тэгээд одоо чинь 90 онд анх Michael Keaton-ыг Batman тоглох гэж бөө юм болж ирсэн гэж байна шүү дээ. Гэхдээ тэр үед сошиал медиа байхгүй тийм. За бөө юм болно гэхдээ студент хариуд чинь тэрийг тий. Жишээ нь хувь хүндлүүн ингэж хандахгүй байхгүй. Энэ бол шууд хувь хүнд нь хандж байгаа. Тэгээ хандж байгаа биш. Тэр нь бас нэг тийм муухай асуудлаас байгаад байна л да. Орчин үеийн сошиал медиа хөгжсөний бас нэг сул тал юм. Юу чинь Batgirl чинь Batwoman. Batwoman чи яг аль юунд явж CW байхгүй. Нөгөө Arrow, Flash, Supergirl тэ болж байгаа байхгүй. Тэр бол амар өндөр production-тай биш. Амар мундаг жүжигчин байх шаардлагагүй. Ер нь харахгүй шүү дээ жүжиглэлтэн CW-гийн. Гэхдээ хаа очиж амар олон жил яваад байгаа. Тийм яваад байгаа. Улам мөрөгжөөд байгаа. Тэгээд ингээд Supergirl сүлд нийлцсэн. Тэ Black Lightning орж ирлээ. Би бол би бас үзээгүй. Гэхдээ орж ирсэн юм байна. Ямар ч харахад те ингээд хүмүүс нэг хүлээгэлэх юм дараагийн юм үү те. Тэгээ юу л да амар cheesy campy stuff баггүй юу? Тэгээ тэр нь амар objectively бүр тийм амар сайн гэсэн үг бол биш. Тэгтээ тийм муу бол биш. Тэгтээ юу гэдгийг нэг тэр тоон уур амьсгалыг нөлөөнд зөвшөөрөл үзэх юм бол болохгүй байхгүй. Тийм, ер нь бол. Тэгээ тэрэнд бол би Ruby Rose-ыг таарна гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр the Meg ч юм уу, нөгөө Triple X гэл тэ тийм л юмнуудад тоглолоо шүү дээ. Яг хүмүүсийн сайн мэддэг Orange is the New Black баг. Тэгээд яг харж л хэр болох нь би бол нэх муу болно гэж бодохгүй байна. Яг CW дотроо шүү дээ. Дотроо л. Тэгээ тэр костюм гачин юм байх баг. Гэхдээ тэр бол Ruby Rose-ийн буруу бол байхгүй. Тэгэхээр зөв яг гол ярих гэдэг юм тэр Ruby Rose руу халдаад ах шаардлага байхгүй л гэсэн юм аа. Гол нь бол. Тэгээ нэг team crew. Тэгээ энэтэй бас айгүй ойролцоо. Ерөөсөө сүүлийн 2-3 подкастер яригдж байгаа. Ерөөсөө 7 сарын 20-оос хойш entertainment салбар донд дэлхийд арай тий ер нь яригдаад байгаа нэг заван том асуудал James Gunn. Энд дэр яригдах хоёр юм байл та өнөөдөр. Нэг нь болохоор James Gunn-ыг халтсан болохоор бусад студиуд нэлээд хэнийг James Gunn-ыг авах. Тэгээ одоо жишээ нь Warner Bros ч юм уу те одоо юу гэдэг нь дараагийнхаа ямар space-тэй кино байдیں۔ Тэрэн дээр авъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэлээд саналууд бас яригдж гин гэсэн rumor байлаа. Энэ бол одоохондоо тийм тодорхой юм бол байхгүй. Тэгээд тэрнээс гадна дөнгөж сайхан хэдхэн хоногийн өмнө Twitter дээр одоо James Gunn өөрийнх нь вебсайт хаагдсан байлаа. Өөрийнх нь вебсайт. Тэрэн дээр ингээд гарч исэн шинэ хуучин зургнууд байна л да. Ийм яг одоо хараа зууж юм педо юутай одоо уур амьсгалтай. Уур амьсгал одоо theme-тэй. Тий. Ийм партинуудад явж исэн юм зургнууд нь байна л да. Тэгээ одоо ийм насан туршийн охтууд ийм жоохон хөөхтөж уцалсан. Тэгээ өөрөө ийм нөгөө католик одоо номлогчиг хувцалсан. Тэгснэ энэ дээр нь тэгсэн байгаа байхгүй юу. Текстэн дээр нь болохоор өөрөө би энэ ийм themed party-нуудад би зөндөө явж исэн гэсэн. Ийм зургнууд сая илэрж гарч ирээд тэгээ бас нэлээд юм боллоо л доо. Тэгээ одоо чинь яг нөгөө нэг уур амьсгал James Gunn-ыг өмөрж эхэлж исэн. Тийм өмөрдөг тал руугаа орж явахад гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор тийм янз бүрийн худлаа модлаа гэдэг янз бүрийн юм бол байхгүй. Энийг хаанаас цацав? Энэ болохоор яг өөр вебсайтн дээр байсан. Тэгэд энэ archive.com гэдэг чинь вебсайтууд архив байдаг. Тэрнээс гаргаж ирсэн.
өөрийнх нь вебсайтн дээр байсан юм байна. Гэхдээ энэ ингээд араасаа ингээд те юм намчгаар нь гаргаж ирдэг нэг тийм юм бас байгаа байхгүй. Гэтэ одоо энэ ингэж байгаа байхгүй. За тэр твитүүд бол новшин байсан те. Тэрийг бол яриад дууссан өмнөх подкастууд дээр. Энэ ямар өөрчлөлт оруулж ирж гинвэ гэхээр өмнө нь бол ярьж хахад зөвхөн твит нь тийм байсан. Алей ч юм уу хошин байх гэж хичээсэн те. Нэг тийм далдансан юм байсан гэж харж исэн бол одоо шал өөр хэмжээнд авчиж байгаа байхгүй. Тэгээ зүгээр нэг далдансан жоок хийх тэгээд ийм партинуудад очиж явж гин гэхээр тэр хүн жигнэсээ педо авах магадлал бүр ингээ улам өндөр болоо. Энэ дээр бол би өмнөх дугаар дээр ч гэсэн өөр оролцсон дугаар дээр ч гэсэн Джеймс Каныг зөвтгөх нэг юм харцсан те. Ярьж исэн. Тэгэхээр энэ дээр мегав ч гэсэн бас нэг тийм юу байгаа. Яг тэр би юу ч хараад нэг гэхээр яг энэ Джеймс Кан юун дээр энэ хэдэн оны авцаа зураг юм. Энэ 19 Одоо фильммейкер болох сонирхолтой болж байгаа тэр үеийнх нь яг амжилт олоогүйсэн үеийнх нь юу штэ. Тэгэхээр магадгүй кинонууд бол хийж исэн. Джеймс Кан одоо жишээлбэл одоо юу сүлд өөрөө хийх гэж байгаа продюсер хийгээ зохиолоо бичиж байсан. Belko experiment тэргээд би бол судалгааны зарчмаар иймэрхүү юм хийжсэн байж магадгүй гэсэн. Хитрхи нэгтлийг барьсан байж магадгүй. Мэдгүй. Хитрхи Джеймс Ганыг өмөрсөн байж магадгүй. Тэгээ зүгээр хэрвээ би найруулагч байгаад иймэрхүү юмд судалгааны журмаар яваад тэрийг ингээ өөрийнхөө юу болгож үлдэх боломжтой. Зөндөө бардын дөө. Зөндөө. Тэгээ дээрэс нь би бол тэгж тийм байх боломжтой яг 100% тэгээд Джеймс Ган тэгсэн гэж байгаа юм биш л дээ. Тэр твит бол үнэхээр хэцүү байсан. Энэ зургуудыг харахад ч гэсэн үнэхээр чисгэлээсээ бас чисгэлээсээ энэ партигаа enjoy хийж байгаа юм шиг царайтай байгаад байгаа нь амар хэцүү. Тэгээд яг тийм байгааг үүсэхгүй тэгээд хичнээн Джеймс хэрвээ тийм байлаа гэж бодсон заяа. Джеймс Ган тэр байдлаар өөрийгөө илэрхийлэхэд одоо хинч тийм гэж хүлээн зөвшөөрөхгүй. Медиатортэй дэргүү тэр үнэн гэж яахгүй говьлно. Тэгээ би бол цаана энэ Джеймс Ганыг хүчээр ингээд унагч байгаа юм гэж хараад байна. Араас нь. Тэгээ медиа. Тэгээд өмнөш юундэж би хэлжсэн Disney бол яг ингээд тэгээ цагийн тулгаж өөртөө асуулт унахаас сэрэмжлээд түрүүн нь ингээд алхам хийгээд Джеймс Ганыг ингээд болж байгаа гэдэг. Тэгээ би сая нэг хаанаас нэг тийм бодлороо дэрчв. Джеймс Ган за Гарс өргөж байгаа. Тэ өргөж байгаа. Тэгээд Гарденс ирээдэж байгаа тодорхойг болчихж байгаа. Тэгсэн чинь ягаад чи би нэг харлаа байла. Тайка Вайтити гэсэн сонголт байгаа. Тийм тэгэж яг rumor яригадаад байгаа. Гэхдээ тэр бол үнэхээр байж болох хамгийн ойрхон сонголт. Ойрхон биш. Ягаад тэгэхээр Торын франчайз 3 дууссан. Тайка Вайтити Marvel-тай холбогдох юм байхгүй. Тэгээд Джеймс Ганны хийсэн босгосон Guardians дээр Тайка Вайтити орж ирэх юм бол энийг бид нэр яг фэнүүдийнхээ үзэгчдийн хүлээн зөвшөөрч болохоор тийм гаргалгаа байгаа байхгүй. Тэгээ Тайка Вайтити яг нөө Хитлертэй нэг балаа кино хийж байгаа шүү дээ. Тэр байгаа. Тэгээд одоохондоо Ragnarok-ыг үргэлжлэл гэсэн юм бол байхгүй байгаа. Тэгэхээр яг байж болох байх л та. Гэтэ одоо чинь сошиал медиа амар хэцүү байхгүй. Маш бол мэдгүй шүү дээ. Бид нар шиг юм наан цааныг мэдгүй те. Джеймс Ганны педо твитийг нь гаргаас саяны зургийг харуулхад л асуудал болно. Тэгээ Тайка Вайтитигийн Хитлерт өөрийгөө тоглож байгаа зургийг нь тавьчихад боо юм болж байгаа байхгүй. Бас. Гэхдээ тэг кинон тийм л дээ. Маш тийм наци юм тийм сүрэг байгаа боловч эхэлсэн шүү дээ. Тэр одоо жишээлбэл би сүүлд нэг пост харж байхад Германд одоо жишээлбэл видео гейм дээр наци логог гаргадаггүй байсан те. Тэр жишээлбэл ингээд сайн оруулдаг байсан бол одоо тийм хориг тагаа болцсон. Болж эхэлж байгаа гэсэн нэг тийм. Яг миний харсан юм нь болохоор тэр талаасаа биш нөгөө масс зүгээр нөгөө одоо чинь хин Джеймс Ганыг одоо ийм зургийн ангууд нөө педо гээл те. Тэгж байгаа шиг зүгээр Тайка Вайтитиг нөгөө нео наци маци гэж ойлгодог ч юм уу. Зүгээр тийм асуулах гэж хараад байгаа байхгүй. Түүнээс тэр бол зөөлрж л байгаа л та тийм. Гэтэ зүгээр уран бүтээлч хүмүүсийг уран бүтээлчээр нь байлгахыг зүгээр дэмжих хэрэгтэй. Тэгээ тэр хүн яс юм дээр 10 онд ингэ явж исэн нь тийм. Ингэ явсныхаа эцэст Guardians хийсэн. Бас ойлголтол байна. Одоо тийм болохоор энэ наа хүмүүсийгаа бол ингэ заавал бүр ингэ тэр хүртэл нь яваад байх шаардлага. Тэр өмнөх дугаар дээр би бас бодож ирсэн энийг харчаад одоо бидний хайр
зөндөөлж үтдэг уран бүтээл жүжигчтэй ингээл хар тамхинд ороод ингээл хэрэг толбогдоод тэгэл буцаал гайгүй боллоо камбэк хийлээ гэдэг ялангуяа том чи Роберт Дауни тийм Дауны бүр ингээд навшаалцсан байсан тий. Тэгэхэд эн чинь хэрвээ үнэхээр юм педо сонирхолтой тий ингээд Джеймс Ган байдлаа гэдэг болцсон тий. Эн чинь бас нэг төрлийн өвчин тий ингээд тэр хүнээд өвчин тэгээд тэрийг эдгээсэн байж болно. Тэгэхээр тэр талаас нь харах хэрэгтэй. Энэ хүн бас тэгээ багтаа юу туулж өссөн те ингээд өөртөө сэтгэл зүйдэнд юу байсан бас шууд ингээд хийсвүлээс нь хамарж ажил карьерийн зогсоодог байдал бол яг нөгөө нэг яриад байгаа лимит нь тэр л дээ үйлдэл тэгээд opinion сэтгэгдэл юм уу юм ярих хоёр арай өөр зүгээр ялгаан тэр нь л байгаа докторчтэй гэхдээ тэр нь тэр зүг байхгүй уул нь бол одоо чин James Gunn Harvey Weinstein арай ялгаан тэр шүү дээ James Gunn тийч хизээч хинч хүлээж шүргүүргүй балаа юм битсэн байгаа. Тэгээ инээдтэй бол биш. Гэхдээ тэр бол зүгээр л сэтгэл зүгээр тэнэг жоок нөт тий. Окей, fine. Тэгвэл тэр бүтэн 30 жил 40 жил салбарт ажиллахдаа хичнээн эмгтэн хүчнтэй хичнээн хүний орон зай руу халдаа тий. Тэр бол шал өөр асуудал. Тэр бүр гэмт хэрэг тий. Тэр Harvey Weinstein-ийн асуудал. Гэхдээ сайн зүгээр яг энэ зургнууд гарч иж байгаа эвгүй байдал тэр байхгүй. Зүгээр opinion биш байсан юм байна. Илүү бүр бодит сонирхол байсан байж магадгүй гэдэг айдас гаргаж ирж байгаа л тэр байхгүй. Тэглээгээд юу гэж бохгүй ерөөсөө. Тийм. Яг хуу зүгээр гинт тэрийг хийцэн хүн биш байгаасаа л гэдэг дээр л тулаад байна л да. Ер нь бол. Түүнээс твитэн дээр нь болохоор твитийг хинч өмөрөхгүй байгаа. Дэлхийн хинч хааж тэр твитийг өмөрөхгүй. Би угаасаа баг ихний твит нь уншаал за энийг цааш нь унших шаардлагагүй. Тийм. Нэг иймэрхүү юм байна. Тэгээд энэ бол жоохон онцгой юм байна. Гэхдээ тэглээгээд халах хэвээр нь бол буруу байсан гэж хараад байгаа байхгүй. Тэгээ зүгээр яг энэ зураг бол жоохон мань хүнийг бол дээрлэл илүү баталгааж болох гэж байгаа байхгүй тэр асуудлыг бол илүү өндрүүлж байгаа байхгүй. Харин яагаад энэ зургийг ингээд одоо гаргаж ирээд байгаа тий. Гэхдээ тэгэл ач холбогдолтой болгож байгаа л гарч ирж байгаа шүү дээ. Асуудал гараагүй багт нь гаргаад ирсэн бол энэ зургийн нөгөө damage нь байхгүй болчих واخхой. Тийм байна. За энэ асуудал тэгээд 7-7 хоногт юу болох ер нь бол ингээд бараг ингээд энэ подкаст нэг ингээд болно. Тийм бараг л болцтой тийм бараг л MC-ийн талаар бараг 7 хоног яригднах. Гэхдээ Ган бол үнэхээр яалтчгүй хоёр гой франчайзыг бидэд хүргэсэн. Тэгээд одоо бол дараагийн франчайзыг хүлээж авахд хэцүү болчлоо Джеймс Ганнаар. Джеймс Ганныг киног хүлээж авахд хэцүү болчлоо. Тэгээ харъя тэгээд юу болох нь вэ? Marvel болон Marvel гэлтгүү Guardians юу болох нь вэ? Джеймс Ганн яах нь вэ? Тэгээд шинэ мэдээллүүд ороод ирэх үед мэдээж 7 хоног болгонд яриа явах. Бас 7 хоног Джеймс Ганны Педогийн талаар ярмааргүй байна. Яг мэдээлэл ингээд орж ирэх юм бол ярий. Тэгвэл бас сүулдэ эн чинь жоохон хэцүүдж шүү дээ. За одоо нэг жижигхэн мэдээлэлээр гол юм руу гараа гэж бодож байна. Green Book чи шеэрлсэн байсан. Жахан шеэрлсэн болохоор чи би харсан байхгүй. Нэг кино байна. Энэ шеэрлээс аргагүй. Ямар хөөрхөн юм бэ? За ер нь хэдэн товчхон мэдээлэл өгч л да. Green Book гэх нэг хөөрхөн драма кино гаргаж байгаа юм байна. Тэгээ энэ болохоор хин миний амар хайртай жүжигчдийн нэг хин Viggo Mortensen тэгээд Mahershala Ali. Mahershala Ali хоёр тоглосон ийм нэг кино гаргаж байгаа. Одоо 11 сарын 21-нд яг Америкт бол нээлттэй их юм байл та. Тэгээд найруулагч нь бол өмнө нь Dumb and Dumber, Me Myself and Irene, за There's Something About Mary гэдэг бас дайггүй хөөрхөн comedy кинонууд найруулж ирсэн. Family кино. Тийм. Тэгээ бас нэлээд асуудалтай кинонууд найруулж суудаас байна. The Three Stooges ч юм уу, Dumb and Dumber 2 гэдэг ч юм уу. Маш муу кинонууд. Тэгэхээр бол барьцгүй. Гэхдээ трейлерыг харахад бол айгүй хөөрхөн харагдаж байна. Айгүй хөөрхөн. Одоо Viggo Mortensen бол бүгд дуртай байсан. Lord. Ялангуяа Lord. Тэрнээс хойш бол дуртай яг Lord-ийнхаа үгээр л дуртай. Тэгээ дараагийн кинонуудаар нь бол илүү хүлээж авсан баг. Тэрнээс хойш бол Eastern Promises гэж Оскар нэр дэвсэн дасраа кино. Тэр киногоор гэхдээ хүмүүс сайн мэдгүй. Сайн харин юу гайгүй ирсэн баха. Captain Fantastic нэлээд ирсэн баха. Captain Fantastic гэхдээ Canada байдаг нөгөө л яг маас бол биш гэхдээ нэг Eastern Promises энтриг бодвол арай гайгүй ирсэн баха. Гайгүй ирсэн баха. Ер нь гайгүй ирсэн. Тэгээ ер нь Viggo Mortensen-ыг харамаар байгаа байхгүй. Харамаар. Тийм. Eastern Promises-ийн 2 дугаар ангийг нэг хэсэг яригдчихсэн. Тэгээд аюу олон жилийн өмнө яригдчихсэн. Тэгээд болоогүй. Mahershala Ali гэж гоё жүжигчин гарч ирсэн. Яг гоё танигдж эхэлсэн. Оскар авснасаа хойш. Тэгээд энэ хоёр нийлээд трейлер нь үзэхэд амар гоё вайбтай. Тэгээд энэ хоёрын chemistry айгу гоё зөрчижээ. Яг санааны хувьд бол нэг тийм шинэлэг санаа биш. Тэ ингээд нэг эготой уран бүтээлч хүнийг ингээд
тэтэрхий задгаах хүн ингээд хажууд нь байснараа би бинийгаа ингээд эвдэж хоорондоо уусаад төхөрлөж байгаа гэдэг тийм аяллаа талаар л ерөөдөө кино байх шиг байлаа. Тэгээд 11 сард тэгэхээр ерөөдөө Оскар руу нэлээд төгссөн байна. Оскар бас хүлээлттэй шийсэн байж магадгүй. Гэхдээ трейлер нь харахад хэд тийм хүчилсэн кино бол биш байлаа. Тэгээ айгүй хөнгөн байлаа. Тэгэхээр үнэхээр сайн болсон бол Оскар руу яригдахаар ялангуяа Viggo Mortensen дүр бол номинашн байж болохоор тийм харагдчихлээ. Тэгээд энэ гол хоёр дүрийн амьдрал дээр байсан хоёр хүнээс сэтүүлсэн яг зүгээр шууд зохиол нь биш. Үйл явдал нэхээс зүгээр сэтүүлсэн юм байлээ. Тэгээд ямар ч байсан яагаагүй бол сонсож байгаагүй ч юм уу мэдээгүй байвал энэ трейлерыг үзээрэй. Зүгээр Green Book гэж байгаа. Айгүй хөөрхөн харагдав. Трейлер нь өөрөө амар сайн трейлер зүгээр. Тий, айгүй сайн трейлер. Трейлерийн тусад нь ярих тий. Эхлээс нь амар явж ирсэн. Төсөл рүүгээ амар ингээд хөвчлөлтэй хогшоогоод ингээд бүр тий. Гоё харагдав. Тий. Найруулагчид ч гэсэн бас тийм үү биш. Тий, ямар ч байсан харъя. Тий, хэр болох нь одоо угаасаа энэ яг хоо тухайн үед нь үзэж чадахгүй баг Blu-ray л үзэх болох юм. Нэг сар. Гэтэл Оскар өмнө яригдана. Ямар ч байсан яригдаад эхэлчих байх. Тий. Тэгэж бол харж байна. За, Оскар гиснээс амар сегвэс. Энэ юу Оскар гэхээс за Оскараас өмнө зүгээр ганц хоёр юм яачи. Юу манай подкастууд YouTube-аар л ихэнх нь манайхан сонсож байгаа. iPad юм iPhone дээр сонсдог хүмүүс байвал Apple Podcasts дээр орж байгаа. Юун дээр утас дээр podcast gap гэж тийм. Тэрэн дээр орж байгаа. iTunes-аар хайх юм бол бас гарч ирэн subscribe хийж болно. Тэрүүгээр манай подкастууд ер нь бүгд орж байгаа шүү. Тэрийг хэлмээр байна. Тэгээд асуултууд бид нар бас ярилцаж болно те. Биднэрт ямар нэг асуулт байна киноны талаар, киноны тест те. Бас одоо манай филмон ч юм уу те. Филмон дээр хоёлаа бас нэлийн ярилцсан гэж үзсэн. Өнөөдрийн дугаар бол амжихгүй болоод даарж байгаа шиг байна. Дараагийн дугаар дээр ярилцсан. Гэтэ филмон ч юм уу те цаашдын ажил. Ерөнхийдөө кино урлагтай салбартай холбоотой янз бүрийн асуултуудаа илгээж болно. Илгээх нь rustytalks7@gmail.com гэдэг rustytalks7@gmail.com гэсэн имэйл хаягаар асуултуудаа илгээгээрэй. Тэрэн дээр бол бүх асуултуудыг хүлээж аваад тэгээд дугаарууд дээрээ бол ярилцаад явахаар байгаа. Тэгэхээр асуултууд бол нээлттэй шүү. Ямар ч асуулт байсан гоё. Мэдээж хүмүүстэй яриа өрнүүлж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ яриа өрнүүлэх бол айгүй гоё байдаг. Өмнөх дугаар дээр бас нэг сонсогчийн асуултыг бас хариулж гоё ярилцсан байгаа. Тэгэхээр сонсогч болгоныг бол би бол уриалмаар байна. Гоё юм асуугаар сая. Юу ч байсан болж байгаа байхгүй юу? Дуртай ноолны кино нь юу вэ гэсэн ч болно шүү дээ. Тэгвэл хэдүүлээ тэрийг гоё ярилцж болж. Тэгээ одоо бид нар асуудгүй нэг тийм юу гэдэг шүү дээ. Тий. Зүгээр уншдаг зөвхөн сонсдог тийм биш. Зүгээр би ч гэсэн анх тийм л байсан. Тий. Анх ингээл зөвхөн уншдаг, сонсдог. Тэгээд явандаа бол ингээд ярьдаг байх хэрэгтэй. Асуудаг байх хэрэгтэй. Ярианд орсдог байх хэрэгтэй. Зүгээр та зүгээр комментээ бичгэд тэгээд тэрний чин талаар энд ингээд ярилцаад гоё ингээд яриа өрнөн тий. Ингээд өөрийнхөө подкаст нь багтахгүй ч гэсэн ярьсан. Эсвэл бичсэн подкастн дээр коммент хэлдэг ч юм уу тий. Наа ч юм бол ийм байна тийм байна. Тий. Зүгээр хамаагүй. Сайн ч бай муу ч бай ярьж болно. Хөө мөнлөл хандахгүй бол тий. Халдахгүй бол тий. Тэгэхээр ерөнхийдөө ярианд оролцох бол айгүй гоё. Ялангуяа дуртай салбараараа. Тэгээд сүүлийн Оскарт ярианаас өмнө бас шинэ мэдээлэл төрлөө хүргэчихдээ. Тэгээд Оскар яриад дуусгая гэж бодож байна. Мэдээлэл юу вэ гэхээр за энэ подкаст бол 8 сарын 16-ны 4-р өдөр орой цацагж байгаа подкаст. За энэс яг 2 өдрийн дараа одоо яг ингээд сонсож байгаагаас чинь яг 2 өдрийн дараа 8 сарын 18-нд хагас өдөр Бямбгарагт 7 цагаас iCinema буюу кино улсын эхтлүүрийн 5 давхарт байрладаг iCinema кино театрт The Dark Knight киноны 10 жилийн зориулсан ганц удаагийн үзэр бол гарна. Тэгэхээр та хэрвээ билетээ аваагүй бол очиж аваарай. Тэгээд энэ үзэр бол дахиж олдохгүй боломжгүй. Тэгээд ганцхан удаагийн үзэр байгаа. Тэгээд суудлал бол хангалттай олдох бах. Ямар ч байсан iCinema дээр энэ подкастыг сонсонгуудаа орой үйл маргааш нь давтгууд дээр сонсонгуудаа очиод асуугаараа залгаараа эсвэл манайхтай холбогдож болно. Манай Rusty Talks хот руу холбогдож болно. Эсвэл Filmon руу холбогдож болно. Комент хийгээд үлдээсэн ч болно. Тийм байгаа. Тэгээд бас энэ подкастн дээр шинэ мэдээлэл
бас гоё зарлах мэдээлэл байна. Тэрний юу гэхээр яг дараагийн нэгдэх буюу даваа гараг буюу 8 сарын 20-ны өдөр оройн 8 цагаас The Dark Knight Rises киног бас гаргахаар байсан байгаа. Тэр нь болохоор кино театрт бол биш. BB Complex Bar гэдэг хуучин лан гэж бар байсан. Одоо юуны хажууд тийм. Арбат гэдэг нэг бистроидын хажууд хуучин Алтай барбекю байсан хажууд. Одоо Сеулийн гудамжинд хангаа төслөдлийн замын хэсэг талд хойтолт. Одоо тэр ч яг юу юм бэ? Фонтаны баруун үрдүү уул зураар ингээ баруун эргээ төшөг рүү явж байхад байдаг тийм. 3 давхар юм. Яндшгүй дээ хүн болгол мэдэх баг. 3 давхар том бар байдаг. Тусдаа. Тэрний 3 давхарт бол Dark Knight Rises кино гаргаад гаргахаас гадна тэр бол даваа гараг болгон одоо болох зохион байгуулагдах юм ивент байгаа. Даваа гараг болгон кино гаргаад кинон дээр хилцүүлэг хийгээд одоо pop quiz явагдана. Киноны асуулт хариултаа тэмцээн явагдана шагналтай ингээд юм гоё үйл ажиллагаанууд бол даваа гараг болгоны орой бол хийхээр босон байгаа. Тэгэхээр тэр талаар бас асуулт байвал мэдээлэл амаар байвал холбогдорой. Тэгээд ер нь даваа гараг болгон ийм гоё үйл ажиллагаа хийгдэж эхэлж байгаа шүү гэдгийг бас дуулахад таатай байна. Ер нь бол ийм гоё юм нэгдэж байгаа. Тэгээд скринингийн хувьд нэмээ хэлэхэд за бид нар угаасаа л Dark Knight-ыг 1 2 3 удаа их кино үзсэн хүмүүс байгаа. Тэ. Гэхдээ театрт Монгол байсан хүмүүс л театрт үзсэн юм бол байхгүй. Яг тэгэхээр 10 жилийн өмнө гараагүй. Тэнгис гарч исэн гэж бид дуурсан. За гарч исэн ч цөөхөл хөөцсөн. Тэг яг одооных шиг enjoy хийж чадахгүй. Тэгэхээр бол театрын experience хийгээрээ ирж тэг очиж үзээрэй. Тэгээд бас яг тэрэн дээр бол зөвхөн зүгээр нэг хаа хамаагүй тэг минус үзэж байгаа юм шиг хүмүүс орж ирэхгүй. Яг чамтай адилхан тэр өдөр тэр цагт ингээд зөвхөн Dark Knight-ыг ирж үзэх гэж ирсэн хүмүүс зорж ирж үзсэн хүмүүс байгаа болохоор үзэх шал өөр. Тэг хажуугаар явж байгаа кино үзчихээг үзэж байгаа зүгээр тийм хүмүүс биш. Нэг зоригтой хүмүүс үзэж байгаа болохоор шал өөр ингээд. Тэгэд ер нь бол би бол амьдралдаа одоо чинь Dark Knight-ыг 40 50 60 70 үзсэн баг. Гэхдээ хүмүүстэй цуг үзсэн барыг байхгүй. За өсрөл нь 2 3 найзтайгаа л үзчихсэн баг. Гэхдээ 140 хүнтэй цуг зааланд үзнэ гэдэг бол тасраа тий. Скринингийн угаасаа яг гол зорилго нь бол тийм. Яг дуртай киногоо олуулаад тий. Ганцаараа үзэх нэг өөр бид нар бол хөвчлэн ганцаараа үзэх илүү үздэг. Гэхдээ яг өөртөөгөө адилхан ганцаараа үзмээр байгаа 100 хүнтэй хамт үзэх бас шал өөр. Тэгээд яг тэр уур амьсгалыг мэдрээд адилхан ингээд яг бол гоё. Тэгээд яа үргэлжлүүлээд Dark Knight Rises тийм шууд 2 хоногийн дараа 2 хоногийн дараа явна. Тэгээд нэг оройг нэгдэг өдрийн ажлынхаа стрессийг гоё оройн уулуугаад идэлээд тэгээд киногоо үзээд ямаа ярилцаад байж болно. Тэгээд манай нэгд өдөр болгоны тэр ивент маань бол Dark Knight Rises-ээр эхэлж байгаа. Тэр маань бол таксгүй байгаа. Ямар нэг такс бол байхгүй. Манай BB Complex Bar бол яг маш гоё орчин бүрдүүлж өгсөн байгаа. Такс гэж бол асуудал гарахгүй. Зүгээр таксны оронд ирсэн хүмүүс маань үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс маань яг вэ гэхээр зүгээр барнаас худалдаа авалт хийх л хэрэгтэй. Зүгээр худалдаа авалт хийгээрээ гэж дэмжиж байгаа. Түүнээс өөр ямар нэг тийм такс макс юм бол байхгүй. За тэгэхээр ийм гоё 2 үйл ажиллагаа бол одоо энэ подкаст цацагдж байгаас яг 2 хоногийн дараа бөгөөд бас 4 хоногийн дараа ийм гоё 2 үйл ажиллагаа бол байна. Тэгээд боломжтойнууд нь бүгд эрцгээгээрээ сэтгэлдээ оолцоорой. Хамгийн гол нь тэр бол айгүй чухал. Тэгээд юуны өнөөдрийн дугаарынхаа сүүлийн бөгөөд хамгийн чухал хамгийн том ач холбогдолтой мэдээлэл рүүгээ орё гэж бодож байна. Оскар кино академи юу байсан байгаа? Ерөнхийдөө одоо 91 дэх удаагийн Оскар буюу 19 оны 2 сард болох Оскар дээр 2 3 том өөрчлөлт оруулсан байгаа. За нарийн орхоос өмнө мэдээлэл өгчээ тийм. 2 3 оруулсан өөрчлөлтийн нэг нь бол богиносгосон байгаа. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жил Оскар буюу академи тэр чигээрээ ерөнхийдөө бас тулгарч байсан хамгийн том асуудал бол хүмүүс төрхөө байлцсан. Оскар хүмүүс үзэхээ байлцсан. Болцсон ч байгаагүй. Маш ихтэй багасж байгаа. Дэлхийн нийтээр үзэх нь багасж байгаа. Тэгээ тэрийгэ мэдээд шийдэхийн тулд илүү popular болохыг хичээгээд popular гэдэг үг гарч ирнэ те. Хичээгээд тэгээд юу яаж байгаа 3 цаг дотор багтааж байгаа. Одоо чинь саяны одоо би юу байсан хувьдаа бол жишээ нь 90 удаагийн Оскарын Монгол хичээгээр гарсан broadcast тэр мэдээллийн хамтрагчаар ажилласан байгаа. Амар plug те. Тэгээд 91 дэх удаа одоо чинь тэрэн дээр бол 4 цаг гарсан. Тэр нэвтрүүл бол бас хэцүү те. Яа, тэг 4 цаг гэдэг бол тэгэд чи мэдээлэл өмнө би эхэлж байгаа. Одоо би санаж л та өөрөөр 6 цагт анхны red carpet эхлээд 12 цаг өнгөрч явах дуусчихсан.
Тэр бол хүнд байхгүй хүмүүс тэгж дэлхийн дээр үзэхгүй хаач үзэхгүй биднээс өөрхөн. Тэгэхээр 3 цаг болгож яг бродкастаа бол 3 цаг болгож богиносгож байгаа. Тэрнээс болоод technical одоо чинь нөө sound design, sound effect, одоо graphic, VFX, visual effects гэх мэт жижиг техникийн шагналууд бүгдээрээ зураг тарахгүй болж байгаа. Зөвхөн commercial break-ийн дундуур, рекламны дундуур гарахаар шагнал гардуулахаар болсон. Тэрэн дээр бол маш том асуудал үүсчээ. Тэр нь муухай байхгүй. Тэгээ тэр чинь хүмүүс тоохгүй алдартай хүмүүс биш ч гэсэн маш олон хөдөлмөр, маш олон цагийн, олон жилийн хөдөлмөр гарч байгаа том ажлууд байдаг. Тэгээ тэрийг угаасаа л анханасаа хангалттай хүмүүс төрдгөө шүү дээ. Тэгж яхад нь рекламны дундуур өгч нь бид нар бол үзэхгүй гэсэн болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм одоо хоёр өөрчлөлт гарсан. Тэгээ тэрнээс хамгийн том өөрчлөлт нь бол за яг албан ёсны нэр нь Best Outstanding Popular Film гэсэн одоо юм төрөл нэмсэн байна. За одоо бид нар монголоор орчуулбал юу юм бэ? Хамгийн түгээмэл хамгийн нийтэд хүрсэн одоо кино гэсэн салбар. Тэгээд актем бол тэрийг зарлсан бөө юм болж байгаа. Тэрэн дээр одоо ярилцсан. Гэхдээ яг яаж шалгаруулах нь одоо ч тодорхойлоо. Ганцхан тодорхой юм байгаа нь хуулийн нэр дэвших болно гэсэн. Best Picture тэгээд Best Popular Film хуулийн кино нэр дэвших боломжтой гэж хэлсэн байл. Тэгээ өөр ядганда яаж одоо чинь 100 саяас дээш орлого олсон гэх юм уу? Эсвэл олон кинод адрт нээсэн гэх юм уу? Тэгэх юм бол хэрвээ олон кинод нээсэн ч юм уу 100 сая доллар гэж ярих юм бол хүчээр тэр номинацлаа орчих боломжтой болчихно. Тэгэл нөгөө Jurassic World Transformers болчихно шүү дээ. 100 одоо сайн distribution компанитай бол distributor илүү шахаад олон илүү шатдаг ч юм уу те. Тэгээ Disney тэгэхээр чи одоо баг жилд 2-3 жилд 2-3 кино тодорхой гэсэн үг л чи. Хэрвээ гэх юм бол. Тэр яг popular гэдгээсээ илүү Oscar чинь nomination хэрэгтэй гэдэг бол бас тодорхой болоод хэдэн жил болж байна. Ягаад тэгэхээр тэр бол энэ суперхеро киноны ерэн эхэлсэндээ бас холбоотой блокбастер 8 оноос болсон шүү дээ. Ер нь Dark Knight-аас болсон тийм. Блокбастеруудтай бас холбоотой. Тэгэхээр ер нь Oscar шин nomination шүү дээ. Ягаад тэгэхээр энэ олон кинод одоо жишээлбэл өнгөрсөн жилээ Logan тийм. Logan бол ингээд юу ч screenplay л нэр дэвшсэн. Screenplay л дэвшсэн. Тэгээд ингээд хоцрогдоод үлдчихэж байгаа. Олон сайн суперхеро кино Iron Man 1 байна. Avengers-ууд байна. Avengers 1 байна. Infinity War. Энэ өөрөө ингээд киноныхаа урлагийн хөгжилд нэг алхам ахаад ингээд өөрлөж байгаа кинодтай ингээд ямар ч нэгэн тийм шагнал ч юм уу тиймэрхүү юм өгөхгүй байгаа нь өөрөө дараагийн юугаа гаргаж ирэхэд номинац гаргаж ирэх бас ингээд төлөвсөн болж байгаа. Тэг гол асуудал нь юм баахгүй. Анхнаасаа 8 онд Dark Knight-ыг нэр дэвшүүлээгүй шүү дээ. Best Picture дээр. Тэгээ бөө юм болсон. Тэг бүр бөө юм болоод 9 онд 5-аас 10 кино нэр дэвших боломжтой болгосон. Тэрний ачаар нэр дэвшсэн кинонууд бол за жишээ нь District 9 байна, Mad Max байна, Avatar байна. Би бол Avatar-ыг авах хэрэгтэй гэж боддог. Одоо хүртэл авах хэрэгтэйсэн гэж боддог тийм. Hurt Locker биш. Тэгээд за гэх мэт кинонууд бол байгаа тийм. Гэхдээ Best Popular Film гэдэг нэрэндээ байгаа хгүй бас асуудал нь. Popular Film гэдэг категори Oscar дээр нэмчингүүт нэг MTV Movie Awards шиг. Тэгээ зүгээр л олон нийт за. Тэнгүүд ийм байхгүй хараа. Best Picture Logan нэр дэвшсэн ба шал өөр асуудал. Тэ. За Dark Knight нэр дэвш авцсан бол өөр асуудал. Avatar нэр дэвшсэн бол өөр асуудал. За тэгээ Mad Max нэр дэвшсэн гоё тэ. Тэнгүүд Popular Film нэр дэвшсэн шүү дээ. Одоо за тодорхой заяа. Black Panther юу хоёр Infinity War тодорхой болж байгаа байхгүй юу? За тэгээд Mission Impossible Fallout ч юм уу тэ. Эдгээр үнэхээр сайн кинонууд. Best Picture нэр дэвшихэд асуудалгүй кинонод байхгүй юу? Гэхдээ тусад нь popular film гэдэг категори өгөөд нэр дэвшүүлээд дунд нь нэг нь авчихгүй хинч тоохгүй. Зүгээр дооёс юм болчих байгаа байхгүй. Авж байгаа хүмүүс нь тайзан дээр гараарж ирээ авахд хүртэл баг санаа зовмоор. Тэ эднэрт баг өгчээд яа тийм балер юм болчих байгаа байхгүй. Продюсер чанал наа. Тийм продюсер наа. Тэгээ Kevin Feige-ийн дуртай авч гарч ирж авах уугүй гэдэг бол заваан болчих байгаа байхгүй. Тэр олон жилийн кино ертөнцийг өөрчилсөн хөдөлмөрийг нь үнэлэхгүйгээр зүгээр нэг кино тэр Оскарын академи нөгөө Оскарынхаа ивентийг олон нийтэд үзүүлэхийн тулд ингээд нэг юм нэмж байгаа. Тэгээ дээрээс нь тоглоом болчих жоохгүй. Одоо Feige-ийн хувьд өрсөлдөгчгүй авч байгаа. Тийм ядж байгаа тийм ядж байгаа Infinity War юм Black Panther авлаа гэхэд үнэхээр тийм баг өрсөлдөж байгаа. Миний хараад байгаа юм нь бас илүү суперхеро Black Panther Infinity War гэхээс илүү outstanding popular гэхээр одоо за юу бол Infinity War popular байгаа нь угаас тодорхой. Black Panther тодорхой. Тэрнээс л одоо Gravity ч юм уу те Mission Impossible ч юм уу одоо Planet of the Apes ч юм уу тэгээд одоо сая нэг аим шиг юм чи үлээ
Hereditary ч юм уу эсвэл Quiet Place ч юм уу. Энэ ингээд Оскар руу бэдлсэн биш. Тэ аль өмнө гарцсан. Дээрээс нь сайн амар popular болцсон. Дээрээс нь ингээд outstanding. Тийм үнэхээр сайн хийцэн. Канадад илүү боломж өгч магадгүй. Яг уу би болохоор юуг л дэмжижсэн байхгүй юу? 2 категоритой болгосон дээр гэж ерөөхдөө боддог байсан. Тэрийг нь болохоор би зүгээр шууд мөнгөөр хуваачаа гэж бодчихсон байхгүй юу? А тэр нь гэхдээ popular гэдэг шагнал нэрэндээ асуудал нэг байхгүй хамгийн гол нь. Тэгээ яаж ялах нь? Одоо чи надад бол ингэд болж байгаа. Best Picture гингүүтээ 100 саяас доош орлого олсон. Best Picture 100 саяас дээшээ. Зүгээр ядарч. Зүгээр тэгдэг ч юм уу. Одоо чи ингэж байгаа байхгүй юу? Popular-гээ өгчхөөр амар тэнэг болчихж байгаа сая ярьж тий. Тэнгүүт одоо тэгсэн мөртөө энэ хуулийн нэр дэвш болно гэдэг. Тэнгүүт бүр асуудал нөхгүй. Гол хуулийн нэр дэвш болно гэдэг чинь Best Picture гэдэг Best Picture 2 үн биш ээ үгүй байхгүй юу. Харин асуудал тэр байхгүй юу. Best Picture гэдэг нь үнцэнтэй хэвээр байгаа байхгүй юу. Popular film гэдэг нь зүгээр л тэр нэг хүмүүсийн мэддэг тэр Disney whatever Frozen болчихж байгаа байхгүй юу. Харин Best Picture-с Ахтаагүй нэг байсан байхгүй юу? Тэг мөнгөн медаль ч юм уу. Тийм болгочихж байгаа байхгүй юу? Мөнгөн медаль болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нь хуваах хэрэгтэй байсан байхгүй юу? Цэвэр хуваах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгхгүйгээр зүгээр Best Picture-д хуулинд нэр дэвшнэ гэдэг чинь амар заван байгаа юм шүү дээ. Чи боддоо энэ цаа ингэ зүгээр бодъё заяа. Одоо 2 сард Infinity War авчлаа гэж бодъё. Тэгсэн мөртлөө Best Picture нэр дэвшлээ гэж бодъё заяа. Infinity. Тэгсэн мөртлөө Best Picture-ыг авахгүй Popular-ыг авчингууд навшилж байгаа шүү дээ. Зүгээр л Popular кино олж байгаа байхгүй юу? Жишээ нь. За бүр тэрнээсээ 7 дор Best Picture нэр дэвшгүйгээр энд нэр дэвш авчих юм бол бүр доо юм. Тэгээ энэ бол амар асуудалтай. Тэгээд яг мэдээж шийдвэр яаж шийдэл гаргалгаа нь бол алга л та. Гэхдээ л popular film гэдгээс илүү зөв гаргалгаа бол байсан л баг. Тэгээ энэ дээр нэг юм байдیں۔ Юуны зааж одоо хараатай зэ. Яг ярьж байгаад явах болохгүй. Хамгийн анхны одоо 27-аас 28 оны Оскар гэх юм уу да. Хамгийн анхны одоо юуны 29 онд болсон. Одоо 27-аас 28 оны кинонуудад шагнал гаргуулж ирсэн тий. Тэгэхэд энэ дэр ийм гоё арга гаргалгаа байсан байхгүй хараа. 29 онд болсон Оскар шагнал гаргуулах хэсэл дээр 2 Best Picture байсан зэ. Нэг нь Outstanding Picture, тэнгуүлээ нөт нь Best Unique and Artistic Picture. Энэ бол айгу гоё ялгаа байгаа шүү дээ. Ингэж болох байсан байхгүй юу? Best Picture дээрээ саяных дээрээ нэмэнгүүтээ шууд Best Artistic Unique эсвэл Creative ч гэдэг юм уу picture гээ ялгачих болохсон байхгүй. Тэгэх юм бол одоо чинь нөө Lady Bird, Three Billboards те The Artist одоо нөө юу гэдэг те одоо American Sniper юу гэдэг. Тэр болгоно нь artistic unique руугаа ороод тэгээд Best Picture дээр одоо нөгөө нэг томчууд нь өрсөлдөлтөд. Тийш тийм байсан бол болж байгаа байхгүй. Тэгэхгүй popular гिचгээр амар асуудалтай зүгээр л MTV болгочих байгаа байхгүй. Асуудал нь юундээ байгаа гэхээр яг popular гэдэг үгэндээ л үгэндээ байгаа даа байхгүй. Тэгээ тэрийг тодорхойлж байгаа нь одоо тодорхойгүй байгаа болохоор тий тэр нь асуудалтай. Popular гэдэг дээрээс нь хуулинд нь болно гэж байгаа. Тий. Тодорхойлж байгаа үг нь тодорхойгүй байгаа болохоор одоохондоо ингээд яаж одоо нэг юу яаж нэр дэвших нь ямар стандартаар ямар шалгуураар тэр нь тодорхой. Одоо шилбэл яг шууд утгаараа амар popular байсан кинон авчих юм бол дараагийн жилээс хавуулаад тэгээд шууд public кинонд өршөлтөх кино гарч ирэх магадaltaй. Тэ. Яг энэ жилийг харъя. Одоохондоо бол зөвхөн нэрний асуудал дээр тэгээд тодорхойгүй байгаа талаар л яраад хангалт. Оскарын талаар ярих юм бол угаасаа амар юм байгаа. Тэгээд энэ ямар ч сан Оскарын нэг шинэ категори номинашн нэмэгдсэн. Тэгээд энэ дээр бол одоо юу ч тодорхойгүй байна. Тэгээд энийг бол ямар ч байсан цааш одоо ядаж ямар стандартаар нэр дэвшихийг нь харъя те. Тэрийг нь мэдээж удахгүй ядаж зарлах байлгүй дээ. Тэгээд би бол яг түрүү ярьсан хувьдаа бол 2 категори байхыг дэмжиж байгаа. Гэхдээ popular гэдэг бол асуудалтай. Аль аль талыг нь л хараад байна л да. Тэгж л бас харж байна. Тэгээд дараагийн дугааруудаас мэдээж гэхдээ энэ яг best picture-ийн ингээд ойролцоо очих категори гэж болоод нь эсвэл зүгээр одоо visual effect эдиттэй зэрэгцэхээр хэмжээний одоо тэр чинь бас дотроо level байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг энэ категори нь өөрөө best picture-тэй энэ бол хизээч үндсэн 5 юунд орохгүй хизээч орохгүй. Чи бодоо screenplay хүртэл үндсэн 5 гэж ордог шүү дээ. Шилдэг кино 4 жүжиглэлт. Найруулагч хүртэл тэрэнд ордог те. Арай за одоо чинь юм байхгүй. За зүгээр ингээд ойлголтоор нь левеллэх техник левел 5 байгаа. 4 жүжигчний төрөл кино. Дараа нь найруулагч
Screenplay за тэгээд юу болж байгаа. Юу хүүхлэг кино. Тэгээд чичмэн мастер тэрүүгэн дэндэж чухал. За тэгээд дараа нөгөө гадаад кино. Тэгэнгүүтээ бүр доор нөгөө нэг visual effect тэгээд production design, audio юм болчихж байгаа байхгүй. За одоо чинь жил болго ингэдэг заяа. Оскарын санал асуулга ихсний дараа тэд нар нөгөө нэрээ нууцлаад Variety ч юм уу Hollywood Reporter ч юм уу том сайтууд сэтгүүлүүдэд ярилцлага өгдөг байхгүй. Оскар нөгөө мемберүүд нь гişүүд нь одоо санал өгснийхаа дараа шүү дээ. Тэнгүүд тэд нар ярихтаа тэгдэг. Хамгийн тэнэг нь шүү дээ. Дотроо бранчтай шүү дээ. Академи чи одоо найруулагчийн одоо хэсэг те зохиолч, жүжигч, продюсер, VFX тэгсэн мөртлөө тэд нар тэрэндээ санал өгдөг. Бүгдээрээ өгдөг. Хамгийн тэнэг нь заяа. Тэнгүүд маас нь нөгөө нэг л яриад байдаг. Нөгөө нэг яриад байдаг хөгшин цагаан арьстай 80 90 настай нөхдөд байдаг аахгүй. Тэгээд тэнгууд шүү дээ. Тим биш жүжигчд хүртэл саунд эдитинг, саунд миксинг ороод ялгадаг. Ихэнх нь ялгадаг. Тэгэнгүүт таалагдсан кинонд л хүчдэг. Санд өгөхтэй учраас. Тэр амар том асуудал. Тэрийг шийдэх хэрэгтэй байхгүй академи. Яг ч гэхээр салбар дотроо салбараа л өгөх хэрэгтэй. За жишээ нь юу гэдэг жүжиглэлт найруулагч screenplay дээр бүгдээрээ өгдөг ч юм уу те. Техникэл юм дээр салбарын хүмүүс өгөх хэрэгтэй байхгүй. Одоо зүгээр наад зах чи зүгээр саксны холбоог те FIFA-гийн холбоог дэлхийн шилдэг хөлбөмбөгийн FIFA-гийн балон дор ч юм уу те FIFA-гийн шилдэг тоглогчийг саналыг өгж байгаадаа ямар ч ялгаагүй. Адилхан спортыг өгж байгаадаа ялгаагүй болчих واخгүй. Бараг муухайгаар хязуулгаад. Тэг чи мэдэхгүй байгаа واخгүй. Юу болдгийг мэдэхгүй. Тэгэхээр амар асуудалтай. Тэрийг бол би бол хамгийн том асуудал нь тэр гэж бодоод байна. Тэрийг шийдэх юм бол гайвууж магадгүй. Тэг Grammy бол бүр одоо харьцуулахад шүү дээ. Grammy бол утгаалцсан шүү дээ. Зүгээр popularity contest болсон шүү дээ. Grammy бол тий. Зүгээр хамгийн алдартай авдаг тодорхой болсон. Хамгийн олон цомог зарсан тодорхой болсон. Тий. Тэгээд одоо Оскарын үзэгч багасж байгаа гэдэгтэй холбоотой ярихад Оскар эхлээд бол ТV шоу байгаагүй. Тий. Тэгээ одоо нөгөө ТV шоу контент болсон. Тий. Тэгээд тэрэн дээрээ commercial break нь өөрөө тусдаа асар их мөнгө. Тэр чинь том юу болоо тэр талаасаа ABC дээр гаргаж байгаа. ABC дээр гаргаж байгаа. Тийм. Өөрөө ТV шоу хүн 4 цагийн турш хүмүүсийг ингээд enjoy хийгээд тэгээ дундуур нь реклам нь амар өндөр орлоготой байлгах талаас нь үзэж байгаа болохоор хүмүүсийг өөд явах 4 цаг барихын тулд тэрийг ингээд 3 цаг болгоод тэгээд ингээд категориудыг хасж байгаа. Popular film-с гадна категориудыг шууд дамжуулах ухаан гэдэг бол өөрөө амар том асуудал. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс чагнал өгчиж хүмүүст ингээд зарлахгүй байна гэдэг тийм. Оскар өөрөө хүмүүст ингээд хүнийг алдаршуулах тийм зорилготой салбарт нь алдаршуулах тийм арга хэмжээ. Тэгэхэд ингээд тэр яг гол юмнасаа ингээд хазаачж байгаа. Тэр commercial шоу болчихж байгаа. Тийм, ясам дээр commercial break хасаад зөвхөн алдаршуулах юм хийх ёстой. Тийм, уул нь тийм. Тэгэхээр тэн дээр ингээд бас хэдэн сая долларын юм яригдж байгаа болохоор мэдээж тэрийг харж байгаа нь тэр тал руу явж байгаа бас жоохон асуудалтай. Тэгээ одоо чинь ингэж юм л да нэг advertisement нь одоо 30 секунд шүү дээ. 2013 оных жишээ 1.8 сая доллар, 2014 оных 1.9, 2015 оных одоо сая 950 мянган доллар жишээ байсан жишээнийх. Тэгэнгүүт үзэгчдийн тоон 13 оноос эхлээд одоо 18 хүртэл яг 40, 43, 37, 34, 32, 26 сая. Бүр ингээд тогтмол багассан байгаа байхгүй. Тэгээ энийг өөрчлөх гэж хичээж байгаа. Ийм л юу болоод байна л да. 26 гэдэг чинь бол одоо сүүлийн бараг түүгэндээ бараг байгаагүй хамгийн багтаа. Одоо телевизээр шоу болгож гарч ирснээс хойш хамгийн бага. Сүүлийн 40 жилд бол байгаагүй хамгийн доод юм байна тий. Тийм. Одоо хамгийн анх бол юу яасан гэж байгаа байхгүй юу? 74 онд анх лайв одоо шууд гарч ирсэн тий лайв. Тэгэхэд тэрнээс хойш бол хамгийн бага одоо үзэгч үзсэн ач холбогдол. Тэгээ аргагүй шүү дээ. Одоо ийм асуудал нь тэр байхгүй юу? Кино заах бид нар кино талаас нь харж байгаа. Шоу талаас нь хандангууд нэр дэвшиж байгаа 7-8 кинонд хинэж үзээгүй кино гарч яах юм тийм шүү дээ. Тэр The Three Billboards, Lady Bird тэдэр чинь мас үзэхгүй байгаа шүү дээ. Америкч гэлтгүй дэлхийн нийтээр тий. Тэгэнгүүт popular ч яах вэ? Том хэмжээний кино нэмэх нь уулын зөв. Тэгэл нэг шалгуур нь ямар авах вэ гэдэг асуудал нь байна л тий. Уул нь хинэж үзээгүй кино байгаа нь бас тэр кинонуудад даваад л болж байгаа. Ягаад вэ гэхээр Hollywood дээр ингээд том кинонуудыг те Scorsese гайхийн одоо жишээ нь тэгэл нөгөө манай ихэн Jordan Peele мэл те Spielberg энэ кино гэхээс илүүтэй Jordan Peele, Lady Bird гэдэг чинь бол амар чин кино. Hollywood хавьд ярих юм бол тэр кинонд л байгаа ингээд Best Picture руу Moonlight ч гэсэн те ингээд өгжинөө төвшүүлж гинэ гэдэг чинь бол бас уул нэг аваа штэ. Тэгэд
бас нэг заарсан жижиг өөрчлөлтүүдийн нэг юу яаж байгаа юм бэ? 19 биш 20 оны Оскар шүү дээ. Дараач одоо дараагийн дараагийнх тэр 2 сарын 4-нд болохоор болж байгаа юм байна. Илүү татж байгаа юм байна. Бүтэн 20 хоногор. Яагаад вэ гэсэн чинь ялангуяа салбарт байгаа хүмүүс нь эн чинь шагнал гардуулах ёслолууд 10 сарын сүүлээс эхэлж байгаа шүү дээ. 11 сараас ерөнхийдөө. Тэнгүүд энэ чинь өчнөө газар бараг хот болгоныхын Critic Society, хот болгоныхын шагнал тэгэл Golden Globe юу юм уу гээл те юу гэдэг юм MTV-члээ зүгээр одоо BAFTA гээл те. Тэгээд явсараа хамгийн сүүлд нь Оскар байдаг. Тэгсэн чинь хуучин болвол Оскар яг климакс нэдэг. Тэ яг оргил төгсгөл нь те. Тэгсэн чинь одоо тийм биш болсон. Тэр нөгөө нэг сошиал медиа юм хөгжөөд бүх одоо шагнал гардуулах ёслуудын юун дээр одоо Screen Actors Guild гэдэг юм уу те юу гэдэг бүгдэн дээр нь хин ямар шагнал авахын бүгд мэддэг болсон. Тэгээд тэрнээс болоод Оскар дээр хин авах нь баг тодорхой болчихдог. Тэгээ нэг багийн бүгдийн төвчөнгө тодорхой. Тэгээд нэг Оскар дээр нөгөө том сюрпризтэй тийм юм баг байхгүй. Одоо ч нөгөө нэг балаа Crash 5 онд Оскар авдаг шиг тийм балаа юм болох ингээд юу болчихж байгаа байхгүй. Тодорхой болчихоо. Тэнгүүд үзэх хүмүүс одоо яалч багсан байгаа болчихж байгаа. Тэгээд тийм бас юу байна л да. Тал байна л да. Тэгээд ер нь бол аль аль талдаа зөвч хэдцүү бурууч хэдцүү. Тэгээ бид нар бол Оскарыг үздэг болоод 3 4 жил болж байна. Яг зургатаараа шууд тий. Тэгэхэд ойлголт айгаа бага байгаа даа. Тэгээ энэ цаана юу болж ялангуяа мас. Ялангуяа цаана энэ чинь шилдэг эрэгтэй жүжигч авсан байна, энэ чинь эмэгтэй авсан байна. Best Picture гэдэг ойлголт бол хүмүүст айгүй сул ялангуяа. Тэгээ эрэгтэй дүр, эмэгтэй дүр Best Picture гэдэг ойлголт нь бас бага. Тэгээ тэр талаар илүү ягаад тэгээд энэ номинашн яаж явагддгүү, тэгээд шалгаруулалт яаж явагддгүү, өмнөх фестивалууд юу болдгүү, тэрнээс ингээд ямар баримжаа авч дараахыг яадаг гэдэг ойлголтоо бас ихсэх хэрэгтэй. Тэгээд ингээ бодох юм бол Оскар өөрөө ингээ үнцэнэ алдаад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ийм номинашн гаргаж ирээд яхаа бас багасч байгаа. Улам л тэрийгэл асуудал болоочлаа. Ялангуяа салбар дотор асуудал болгож ийн гэдэг бүр хүнд байхгүй юу тийм маск хийх илүү. Тэгээд ямар ч байсан харж тэгээд юу Оскар дөхүүлээд угаасаа тусдаа Оскар зориулсан контент юмнууд болоод ажиллаад хийгдэнэ. Тэгээд бас санал хүслүүдээ илгээгээрэй. Тэгээд Rusty Talks 7@gmail.com-оор санал хүсэлт асуулт бүх юмнуудаа илгээгээрэй. Тэгээд Rusty Talks podcast 11 дугаар дугаар ингээд ер нь өндөрлж байна. Тэгээ өнөөдөр ирж олцсон баярлаа. За. Цагнаа шатсан шиг. Алтан говж байгаа даас. Тэгээд дараагийн подкастуудаар уулзцай асуултад илгээгээрэй. Баяр та. За. За баяр та. За.